Бүгдээрээ сайн байцгаана уу? Цоошин хөзрийн мэргийн бичлэгтэй тавтай майрал. Энэ удаагийн сэдвээр нэгдүгээрт тэр таныг санахдаа харамсал мэдэрдэггүй. Хоёрдугаарт хайртай хүнээс тань ирсэн зүрхний захидал. Гуравдугаарт та хоёрын удмын эмгтээчүүдийн хүч, эрчүүдийнх нь хүчний үүрэг даалгавар болон сул тал нь юу вэ? Дөрөвдүгээрт таныг хардаг Бурхны танд өгсөн хүч ивэл юу вэ? Түүнийг амьдралдаа хэрхэн хэрэглэх вэ? 5 дугаарт тэр хүний доторх сэтгэлийн шарах юу вэ? 6 дугаарт таныг бодохоор санаанд ордог кино нь юу вэ? За үргэлжлүүлээд нэмэлтээр 1-р энэ харилцаанд хэн нь өсөж хэн нь гатсан байна вэ? 2 дугаарт энэ харилцаанд хэн өөрчлөгдөх ёстой вэ? 3 дугаарт энэ харилцаанд хэн зогтож хэн нь төвчж байна вэ? 4-р энэ харилцаанд өмнөх насны амлалт байна уу? 5 дугаарт энэ харилцаанд удмын нөлөө байна уу? 6 дугаарт энэ хайрын та хоёрын гэрэлтүүлдэг шалтгаан юу вэ? 7 дугаарт тэр хүний гэр бүлийн хүмүүжлийг зөөрөг, сургамжит өг, хэллэгээр зөөрлөвөл юу байх вэ? 8 дугаарт энэ хүнд амьдралаа даатгаж болох уу гэсэн сэдвтэйгээр хөзрийн мэрэг маань эхлэхэд инхүү бэлэн боллоо. Хамт байгаа та нартай маш их баярлалаа. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаж байгаа нэг зургаа сонгоод уншлахтаа ороорой. Бичлэгээ зогсоож агаад тайван сонгож байлаа шүү. Хэрвээ та ямар нэгэн байдлаар эргэлзээд буруу сонголтоо хийсэн бол дахин сонголтоо хийж болно. Аль болох эргэлзээгүй шууд сонгохыг зөвлөж байна. За 1-р үзрийг сонгосон хүмүүс минь уншлахтаа тавтай морил хамгийн түрүүнд тэр хүн таныг санахдаа харамсал мэдэрдэггүй гэдэг дээр 100% тийм гэж хэлнэ. Тэр хүн бол таныг маш их харамлдаг, дээрээс нь тантай байж чадаагүй мөч бүртээ харамсдаг. Одоогийн байдлаар ч гэсэн бол харамсал өндөр байна. Гэхдээ энэ хүн ер нь бол маш юм дотоод үнцнээ мэдэрсэн хүн, мэдэрдэг хүн төдий хэрээрээ зүгээр харамсдаггүй гэсэн. Үргэлж өөртөө хөгжүүлэлт, үргэлж өөртөө дараагийн алхам хийж өөрийгөө ингэж үргэлж ямар нэгэн талбараас нөгөө талбай руу шилжилж өөрийгөө ингэж хөгжүүлж идэг төрлийн хүн. Тэр ч утгаараа энэ хүнд харамслан тийм хүнд хэцүү байгаа гэхээс илүү өөрт нь өсөх боломжийг нь өгж байгаа. За энэ дээр би нэмэлт карт, зөвлөгөөний карт авсан. Тэгэхэд ер нь бол яг энэ хүний хувьд та яг хамт байгаад ч юм уу эсвэл энэ хүнийг өөрийнхөө дэргэд ойр байлгаад өдөр тутмын амьдрал нь юу болж байгааг мэдээд ингээд илүү дотн байх тусам та энэ хүнийг өөрийн болгож чадна. Хэрвээ та ингээд холоос ажиглаад за энэ хүн намайг ингэж яах тэгж яах би угаасаа ийм хүн ингээд орхичвол энэ хүн ингээд энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлж явсаар байгаад эцэст нь таныг бүр өссөн орхиноо бүр эргэж харахгүйгээр тэгээ энэ хүнд одоо юу гэмдэг хажуудаа байлгаанд инхрийлээд ингээд тэр хугацаанд тэр хайранд бөмбөрч өсөж одоо тэг ингээд хөгжиж байгааг нь харах нь энэ хүн тантай байхдаа л зөвхөн энэ мэдрэмжийг авдаг гэж ойлгоно. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ хүн ганцаараа байхдаа ингээд өсөө хөгжөөд байвал таны хэрэгцээ шаардлагагүй энерги энэ хүнд хүч төрөөд ороод ирчвэл за ялангуяа та энэ хүнтэй ингээд байхдаа энэ хүнийг одоо инхрийлж, хайрлаж тэр одоо бүх хэрэгцээг нь өгч чадахгүй байхгүй байгаа үедээ энэ хүнд одоо таагүй мэдрэмж өгөөд ингээд сэтгэлийг нь өвтгöd байвал энэ хүн танаас л бүр мөс явахд бол бэлэн байна. Энэ хүнийг бол ер нь алдаж болохгүй хүн гэж хэлнэ. Яг гэвэл та бүхэн эхний зургийг харуул энэ хүний хувьд бол маш олон хүний нүд энэ хүн дээр байдаг. Энэ хүний тухай ярьдаг, боддог, одоо бичдэг яад энэ хилэлцдэг. Тэгэд энэ хүн маш гоё газар байхаар төрсөн, маш гоё орчинд байхаар төрсөн. Энэ орчлын ертөнцид зүгээр гэрэлтэх гэж одоо ингээ аавраагаараа нөлөөлөх гэж төрсөн хүн. Та ингээд таны амьдралд маш олон сонголт нөлөөлөд байгаа ч гэсэн энэ хүн шиг хүн таны амьдралд ойрын 10-аас 20 жилдээ бол гарч иргүй гэсэн карт болсон. Яа тэгэхээр маш юм чухал өөрийн нөлөөтэй. Та ч гэсэн энэ хүний хажууд байхдаа цаашдаа маш өсөж хөгжиж дараагч нь гарах боломжууд бол танд гарна. Тэгэхээр энэ бол яг миний хувийн зөвлөгөө. Одоо энэ картуудыг харангуут одоохондоо та магадгүй хамт байгаад
хин хинийгаа өсөж дэмжигт нь одоо ингээд тэмүүлээ суралцаад хин хиндээ хичээл зүтгэл гаргаад тэгээд тодорхой хугацаа өнгөрөөд ер нь бол энэ үйл процесс ажигласан дээр бах одоо ямар нэгэн дүгнэлт хийх эсвэл холдож салах нийлэх ч юм уу иймэрхүү байдлаас болж маш юм чухал зүйлээ алдаж дараа нь ингээ өчтэйгээр харамс буу сэтгэл зүрх чинь ингээд ямар нэгэн байдлаар маш том хоосон хүндий мэдрэмжийг авахгүй байгаасаа гэж миний хувьд зүгээр ингээд бас нэмэлтээр өөрхөн зүгс өвлгөө өгөхөд бол тэгжилмээр байна. За тэгээд үргэлжлүүлээд дараагийн сэдв нь болохоор за хоёрдугаарт таны хайртай хүнээс ирсэн зүрхний цагтл. Чи ирч хүчтэй байгаа үедээ үнэхээр гайхалтай харагддаг. Чамтай байгаа хорон мөч бүрээ би нандинаж боддог. Эргээд харахад ямар гоё дурсамжаар дүүрсэн юм бэ гэсэн мэдрэмж төрүүлдэг. Чиний инээж байгаа байдал, явж байгаа байдал бүхэл зүйлд чинь би үнэхээр хайртай. Гэхдээ яг одоо энэ цаг хугацааг би харахад надад би өөртөө илүү чухал мэдрэмжийг авч байна. Бид нэр үргэлжлэхийн нэгэнтэй хамт байгаа үедээ ганцаараа байхаас илүү дээр мэдрэмжийг авахын тулд байдаг штеп. Гэтэл заримдаа ч бишээ ихэнхдээ би илүү их өвдөж, илүү их шаналж, чамайг хүлээж, чиний тухай бодож өнгөрүүлсээр энэ харилцааны утга учирыг үн цэнийг үнэхээр ойлгож чадахгүй. Сэтгэл зүрх минь чамайг хүсэж байгаа боловч тарих оюун санаа минь бие сэтгэл минь ядраад байгаа учраас одоо зүгээр л болиё гэж миний хувьд бодож байна. Гэхдээ чамтай байгаа хугацаанд би өөрийгөө илүү их таних мэдэж өөртөө байх аялал үнэхээр гайхалтай байгаа. Үнэхээр үнцэнтэй. Чи намайг нэг цэгээс нөгөө цэг хүртэл авчирсан гүүр шиг надад мэдрэмж төрж байна. Гэхдээ хэдийнэ би гүүрний нөгөө талд ирсэн. Одоо чамайг надтай хамт байгаасай л гэж би хүсэж байна. Миний чин сэтгэлийн хүсэл бол чамтай аз жаргалтай байж, үр хөвгттэй болж, илүү бүтэн аз жаргалтай амьдарч энэ хорвоод үнэхээр гайхалтай тийм үр удмыг үлдээж энэ амьдралд ирсэн өөрийн даалгавраа хамтдаа хайраар биелүүлж, олон орноор аялж, чамтай хамт зүгээр л тайван бөгөөд аз жаргалтай амьдралыг бүтээмээр байна. Миний сэтгэл дотор чамайг бодохоор догтлол, хайр, бишрэлээр дүүрдэгч заримдаа гуниг готрал, хоосон байдал мэдрэгддэг. Заримдаа зарим нэг дууг зүгээр л удаан сонсож чаддаггүй. Зарим нэг мэдрэмжийг удаан ажиглахыг хүсдэггүй. Зарим нэг бодлоо удаан гүнзгийрүүлэхийг хүсдэггүй. Бодлын минь гүн рүү оруулах нэг цэг рүү удаан шитгэхийг хүсдэггүй. Яагаад гэдгийг чи мэдгүй. Яагаад гэвэл зарим нэг мэдэрсэн чиний тухай мэдрэмж намайг төсөөллийн аргагүй хэмжээнд өгдөг. Тийм болохоор ч тэрөө өөртөө заримдаа худлаа байгаа юм шиг, үнэн байхгүй юм шиг мэдрэмжийг өгдөг. Магадгүй чи намдад худлаа тодорхой бус байгаас илүү би өөртөө тэгж хандаад байгаач байж магадгүй. Тэр байдлын илэрхийлэл болж чи надад ирсэн ч байж магадгүй. Заримдаа илүү үнэн, тодорхой нүүр тулах ёстой зүйлүүдтэйгээ нүүр тулж амьдралын харах ёстой зүйлүүдийг харж өнгөрүүлэх нь чухал гэдгийг надад авчлаа ертөнцийн ойлгуулах гэдэг юм болов ч гэж би дотроо боддог. Миний захиа чамд заавал хүрээсэй. Үгүй бити хүрээсэй ч гэх юм уу.
Миний дотор одоо маш их зүйл эргэлдэж байна. Гэтэ би чамд нэг л зүйлийг хэлж чадна. Би чамд үнэхээр их хайртай. Энэ хайр минь эцэс төгсөшгүй их урт. Чамайг далайн гүн рүү өсөрсөн ч би дагаад өсөрхээр тэнгэр өөд хөөрсөн ч дагаад хөөрхөөр ханах үед гэрэлт амьдрсан ч амьдраагүй ч бүх зүйлд чинь хамт баймаар тийм л их хайртай. Гэхдээ хайр хэдий ч нэг хүчтэй байх тусам төдий чиний төсөөлөмгийн өөрчлөлт үр дүн авчирдаг юм шиг надад санагддаг. Миний өөрөө ч төсөөлж чадахгүй тэр үйлдэлийг гаргахад битгий нөлөөлөсэй гэж хүсье. Чамайг хүндэтгсэн чиний хайртаас. За загтлын болохоор хэдийнэ хүзрүүдийнх нь утга санааг нь гаргаад найруулад аль болох одоо яг тэр хүний зүрхнээс гарч байгаа үгийг тодорхой болгох гэж бичих гэж хичээсэн. Та бүхэнд хүрсэн байх гэж найдаж байна. За дараагийн сэдв нь болохоор та хоёрын хинхийнх нь удмын эрэгтэйчүүдийнх нь одоо эмэгтэйчүүдийнх нь хүч болон сул тал, давуу тал, за тэгээд удмын өвдөл үүрэг даалгавар нь юу юм бэ гэдэг дээр за энийг сонсож байгаа группийн эмэгтэйчүүдийн хувьд удмын ээжүүд нь их хүчтэй хүмүүс байх магадлал өндөртэй байна. Нэлээд хүчтэй өгөгдөлтэй. Гэхдээ хүчтэй өгөгдөлтэй ч гэсэн сүнслэл за шуудхан хэлэхэд бол чөтгөрийн үзэр гарсан тэрний үгээр дотоод одоо тэр сүнслэгийн мөн чанар нь бол жоохон одоо хортой гэх юм уу нэг юм жоохон тиймэрхүү хүмүүс. Гэхдээ одоо яг удмын эмэгтэйчүүд нь тийм байсны одоо хүчинд гэх юм уу тийм байсны тулд удмын ерөөдөө эрэгтэйчүүд нэг хүчтэй ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар ямар нэг юмыг давж гарсан хийж бүтээсэн тийм байсан. Яа тэгэхээр жоох нөгөө нэг юм хүчтэй санаатай эмэгтэйчүүдтэй гэх юм уу юмд их гаргалайг олж чаддаг, бүр цаатах нь хуж чаддаг, инээж байгаа л юмны учрыг олцдог те. Одоо зарим эмэгтэйчүүд уурлаад орилоод ингээд ерөөсөө шийдэл олж чаддаг бол энэ эмэгтэйчүүд тэгсэх юм а тэгсчих юм а хийж чаддаг. Гэтэ яг зүрх сэтгэлийн үед тийм одоо ариун, тайван, дүлгөө, амар амгалан тэр хайр, бурханлаг чанарыг гаргасан хүмүүс бол биш. Эргээгээд эрэгтэйчүүдийнх нь хувьд гэхлээр ер нь яг дотоод гүндээ их зөөлөн тэгээд яг бодит амьдрал дээр бол яг дайтж байгаа юм шиг юмны хойноос ингэж явж юмны араас тэмцэж чаддаг. Тэр хүч нь алга болчоороо бүр сул дорой маш хүчгүй болчих гээд байдаг. Тэр хүчийн дээшээ гарах уу доошоо гарах уу гэдэг нь эмэгтэйчүүдийн нөлөөнөөс болж шийддэг. Тэгээд танаа удмынхаа ер нь бол яг ийм удмын яг гүн эмэгтэйчүүдийн тэр гинжин холбоос ерөөсөө тасраагүй. Яг ийм одоо ийм цэвэр ариун гой зүрх сэтгэлтэй ийм одоо бурханлаг дээд ауратай ийм гой зүрх сэтгэлтэй эмэгтэйчүүд ерөөсөө гарч ирээгүй аахгүй юм. Тэгээ дандаа ийм санаатай гэх юм уу тиймэрхүү төрлийн ийм эмэгтэйчүүд тийм одоо тэ жоохон онцгүй л өнүүд одоо гарч ирлээ л да. Жоохон хар хүчтэй аураагаар эмийг ингээд дараад юмны ард гараа сурцсан юм эмэгтэйчүүд. Тэгээ тэрнгээр яг өөрсдийнхөө эсрэг эрэгтэйчүүдийг ер нь бол татсаар ирсэн гэсэн үг. Илүү юм зөөлөн, тайван, гоё дулаан авраатай тийм хүчтэй ирчүүдийг тэгээд дотроо бол яг юм зөөлөн, хайр дүүрэн ийм ирчүүдийг татаж ирсэн юм. За тэгээд энэ зохицолтгоо бол уг нь бол удамдаа ингээд эрэг зүйлийг авчирдаг ч гэсэн эмэгтэйчүүд нь одоо яг энэ аавраг таслаад яг ийм бурханлаг дээд аавраг оруулж ирэхгүй бол цаашдаа үр удамд нь бол яг нэлээд ийм хүн тачаанууд нэлээд ийм үйл өөрийн хэлхэнүүд орчих гэдэг. Яагаад гэхээр энэ эмэгтэйчүүдийн хийж байгаа зүйлийн үр дүнгийн арталт ирж байгаа тэр нөлөө их өндөр юм ирдэг гэх юм уу? Маш хүчтэй нөлөөтэй юм ирдэг. Тэрийг нь бол үр хөвгүүд нь ингэж яг авч явдаг. Тэгээд хоёрдугаарт гэвэл яг өгөгдлийн хувьд ер нь бол эмэгтэйчүүдийн хувьд ийм ямар нэгэн зүйлийг бүтээл болгож чаддаг. Ямар нэгэн зүйлд хүч өгч чаддаг. Ямар нэгэн зүйлийг одоо байхгүйсэн зүйлэгч байлгаад болгоод тэрнийг гэрэлтүүлээд одоо ийм үнц нөгөө жишээ нь энгийн цүнхийг нэг брэнд болгодог гэдэг шиг л тийм хэмжээний л хүчтэй хүмүүс.
Үүрэг даалгавар нь бол энийг орчлон ертөнцид дэлхийд Монголдо ямар нэгэн зүйлийг нутагшуулж, бүтээж, Монголын үс соёл, түүхтэй холбоотой тэр зүйлүүд ингэж гаргаж ирж тэрийг дэлхийд брэнд болгох ч юм уу ер нь тиймэрхүү талын өгөгдөлтэйгээр ирсэн боловч ерөөсөө тэрнгээ ихэнх нь бол хийж чадаагүй. Энийг үсэж чад цөөн тооны хүмүүс бол яг тэрнийгээ хийгээд биелүүлээ явж байна. За эрэгтэйчүүдийн хувьд болвол нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг зэсэж түүн дээр гаргалгаа олж цоо шин замыг нээж өгч ер нь бол маш юм хүчтэй байдлаар нийгэмдээ нөлөөлөхөөр ирсэн ийм эрэгтэйчүүд. Тэгээд хайр гэж юу байдгийг жинхэнэ утгаар мэдрүүлэх гэж ирсэн ийм удмын өгдөлтэй хүмүүс байна. За эрэгтэй тал нь болохоор эрэгтэй талынх нь ер нь удам нэлээд ийм за ер нь л бол хэр баргийн юмд нэг бууж өгдөггүй, хэр баргийн юмд ундаггүй. Тэгээд ийм хатуу маягаар удмаа өсөгдөг ч юм уу, хайр нь гадна халан дотроо гэх мэтчлэн жоохон тийм талтай. За тэгээд хамгийн сонирхолтой нь ээжүүд нь бас яг адилхан ер нь их төстэй. Яагаад чинь хоёр талын ээжүүдийн эрчим их төстэй байна. Аавуудынхын хувьд болохоор энтлийн группийг сонгосон хүмүүсийн аауд нь амьдралд нь үүрэг бол арай багтай, хүч арай багтай, тэгсэн хэрнээ тийм оролцоо багтай гэсэн. Гэсэн ч хэрвээ энэ группийг үзэж байгаа эрэгтэйчүүдийн өөрсдийнхөө нухамсрын төвшин ухаантай хүмүүс бол энийг тэр үүрэг оролцоо байгаа нь хүч байгаа нь юу байгаа нь хамаагүй тэрийг хүч болгоод урагшлаад авах тийм потенциалтай ирчүүд ер нь дийлэнх нь маш цөөн тооных нь энийг өөрсдийнхөө сул тал гэж харах магадaltaй. Тэгээ ер нь бол хинийх нь удмын хүч ер нь илүү хүчтэй. Тэгээд дээрэс нь эмэгтэй талынхаа илүү юм шидлэг, энерглэг тийм мундаг тийм юу гэдгийг ламнар ч юм уу эсвэл ийм хүчтэй нөлөөтэй хүмүүс удамд нь их байхсан байх магадлал өндөртэй. Эрчүүдийн үед амьдралтаа ийм эртний талынхын амьдралтаа ийм хийж бүтээсэн арга тал дээр илүү ийм ажилсаг ч юм уу тийм бизнес ухаан ч юм уу сайтай тиймэрхүү удамтай байхсан байх магадлал их өндөр байна. Тэгээ хинийх нь удам их юм үнэн зөвийг шүүдэг, үнэн зөвийн талд ажилдаг ч юм уу тийм удамтай. Тэгээ энэ хоёр удам бол зүгээр уучраагүй. Та хоёрыг яагаад ингэж та хоёрын удамд хоёрыг нийлүүлсэн бэхээр энэ хоёр хүчийг нийлүүлж ер нь зөвхөн Монголд дэлхийд маш хүчтэй тэр генийг үлдээж дээрэс нь энэ үүрэг даалгаврыг дуусгаж за мөн бүх үйл үүрэг кармаг дуусгаж хийх ёстой бүхний хийжийг та хоёроор бүх төгсгөл агаад маш хүчтэй эхлэлийг тавихаар та хоёрыг ер нь бол учруулсан байна. Тэгээ тэр зүргээд хоёр ингээд биелүүлэхийн хэрээр та хоёрын хүч бол үнэхээр хязгааргүйд маш гайхалтайгаар тэлнэ. За таны хардаг бурхны танд өгсөн хүч ивэл нь юу вэ? Түүнийг амьдралдаа хэрхэн ашиглах вэ гэдэг дээр за яг 4 дахь ерөнхийдөө зургийг илүү хараарай. Ер нь бол таны бурхан маш хүчтэй бурхан. Харж ивэл бие биелтрийн хувьд хөгжил сайтай байгаа нь арган амьдрал дээр ер нь бол их хүч нөлөөтэй бурхныг харуулж идэг. Тэгээд нэг юм нь нөгөө барьсан байгаа сэлэм нь юмар ороодсон ч юм шиг, нэг эвдэрхий ч юм шиг, эсвэл бүр маш хүчтэй юм барьсан ч юм шиг тийм зүйлийг харуулж байгаа. Энэ нь маш их маш их цаг хугацааг туулсан ер нь бол юм удаан байгаа бурхан гэж хэлж болно. Ёстой л манай эртний өмнөх гэдэг шиг л ер нь маш юм түүхтэй бурхан гэх юм уу? Түүхтэй бурхнаар хамгаалуулдаг. Тэгээд хамгийн сонирхолтой нь Монгол бурхан биш. Энэ нь юу гэсэн үг вэ? Бидний юу гэдэг жанрасаг бурхан, ийм бурхан гэдэг юм Монгол мэддэг бурхан бол биш. Египтийн ч юм уу эсвэл нэг юм арай өөр тийм иргэншил соёлтой холбоотой бурхан байх магадлал өндөртэй. За энэ нь ер нь бол таныг дэлхийн хүн гэдгийг баталж харуулж байгаагийн жишээ. Юу гэсэн үг гэхээр та зөвхөн Монгол гэдэг улсын харьяалт биш. Дэлхийн ертөнд таныг харж хамгаалдаг, орчлон ертөнд таныг харж хамгаалдаг. Учир нь та маш өндөр өгөгдлөө, өндөр хийх юмтай учраас таныг харж хамгаалдаг бурхан ч гэсэн маш олон байдаг. Тэр дундаа хамгийн хүчтэй нь бол яг энэ бурхан байна. Тэгээд таныг ер нь бол ийм дотоод дөлөөрчин таныг сэрээдэг, дотоод дөлөөрчин сэрээдэг. Ухаарахгүй бол яг дээрх могоо шиг таныг маш хүчтэй хортойгоор хатгадаг буюу маш хортойгоор таны амьдралд ийм хэцүү зүйлийг оруулж ирдэг.
хортой хүмүүсээр хортой орчноор ийм хор үзүүлж яг могоон татгуулгаар хүн яг яадгүй яг тийм. Тэгээд тэр могоонд одоо хатгуулаад нэг бол хүн өхөн, нэг бол хүн буцаад тэр хорн гараад ингээд одоо хурдан эдгэрээд явдаг штэ тий. Хурдан үйлдэл авахар гэсэн. Тэгэхээр нэгсэндээ танд ямар нэгэн асуудал өгвөл тэрийг хурдан шийдээд хурдан өсөж хөгжихийг танаас юу нэ шаарддаг. Тэр шаардлага тэр зүйлээ ингэж хийж чадахгүй бол ерөөдөө таныг ингээд тэр чигээр нунгаагаад хайчдаг гэсэн үг бүр. Тэгээд таныг өөрөө хүчээ аваад гарч ирээд бурхнаасаа гуух юм уу одоо тусламж хүсэх ерөөдөө өөрөө баталж харуулах үед тань эргээд хүч өгдөг. Одоо тийм төрлийн бурхан нэг талын хатуу юм шиг ирнэ, нэг талын ясар зөөлөн бурхан. Ягаад гэвэл таны бусад маш олон төрлийн нөлөөнөөс таныг хамгаалж явдаг. Маш их нөлөө, маш их саадтгаар танд байдаг. Асар их хилам бидний нүдэнд үзэгдэхгүй асар их одоо сүнслэг талын дайн бүр болж идэг. Танд бүрч их дайн болж идэг. Зүгээр л одоо бүр энгийн жишээлгээд энэ бүр хамгийн энгийн жишээ шүү дээ. Магадгүй нэг хүнийг нэг 5-6 онцгой сүнс дагж илаа гэж бодоход таныг 5,000 6,000 онцгой сүнс дагдаг ч юм уу. Тэгээд дээрэс нь одоо бүр маш олон төрлийн гариг хэмжээс үйл харгалзах одоо тийм дайн дажин асар хэцүү сүнслийн ертөнд танд болдог. Тэгэнгუთ тэр олгоныг танд хамгаалж тэр олгоны танд төлөө тэмцэж тэр олгоны төлөө өөрийгөө ингэ шархлуулдаг. Маш их өөрийгөө өвтгөж шингэдэг. Тийм бурхан тэглээгээд танд одоо юу гэдгийг танаас хариу нэхэж таныг одоо илүү авах хэрэгтэй гэдэг зүйлийг харуулдаггүй. Зөвхөн таны хийх ёстой зүйлээ хийж энэ амьдралын үүрэг даалгавраа хийж чадахгүй бол тэрийг чинь ингэж бол шийтгдэг бурхан гэсэн үг. Тэгээ би зүгээр яг энэ бурханыхын мэдээлэл орж ихэд дотор ингээд амар юм зөөлрөө тэгсэр нэм сэтгэл айгүй юм хоолой зангирах ч юм уу тийм мэдрэмж төрсөн. Таныг маш ихээр одоо хайрладаг тийм бурхан. Тэгээ дээрэс нь бүх үүрэг одоо тэр зовлон өөрөө үүрдэг хэрнээ таныг зөвхөн хийх ёстой маа хийхийг чинь л одоо танаас одоо шаарддаг. Тэгээ тэрэнд чинь бүх байдлаар тусалж арыг чинь баттаадаг бурхан гэсэн үг. Тэгэхээр энэ бурхан чинь танаас өргөөл байрцсан ихэл ингээ юу ч хүсдэггүй. Гэхдээ зүгээр яхаа миний хувьд энэ бурханаа ингэж хайрлаж шүтэж ч юм уу эсвэл ядаж шүтдэггүй маа гэхэд ингээд өдрөө алган талархал хайраа илэрхийлж өргөл өргөх ч юм уу будаа модаа өргөх цай өргөх ядаж л чин сэтгэлийн тэр талархал залбирлаа илэрхийлж ивэл тэр бурхны хайр талархлын энерги нь эргээгээд энэ бурхнаа хүч оруулж танд эргээгээд энэ зөөлнөр хандах таны эхлээд илүү юм зөөлнөр ухааруулах ч юм уу тэр зам руугаа орох магадлал их өндөртэй. Одоо л илүү тийм ууртай тогшин байдалтай. Тэгэхээр нэгсэндээ танд ирж байгаа нөлөө ч гэсэн тодорхой хэмжээний ууртай тогшноор ирэх боломжтой. Тэгээ таны амьдралд гарч байгаа нөлөө бол ерөөсөө л таны энэ амьдралын үүрэг даалгаврыг биелүүлэх хамгийн том зорилготой. Тэгээд таны хайр дурлалын амьдрал бас маш хүчтэй нөлөөлдөг бурхан байна. Тэгэхээр нэг талдаа таны хайр дурлалын амьдралд маш юм одоо адал явдалтай ч гэх юм уу эсвэл маш юм шийдэмгий заримдаа хит шийдэмгий бус нэг бол хүчтэй орхитоод нэг юм ажил шиг ч юм шиг болох гэдэг хандлага өндөр. Энэ бурхны нөлөөлөлтэй холбоотой. Хэрвээ та энэ бурхнаа илүү зөөллөөл ингээд тах юм бол энэ бурхан зөөлөрж энэ хайр нуусган хэрээр таны хайр дурлалын амьдралд ч гэсэн илүү таатай зөөлөн яг таны хүсэж байгаа тэр хайр дурлалын романтик харилцааг өгч чадна гэсэн үг. Одоохондоо бол яг танд тэдгээр зүйлийг өгөхгүй байгаа шалтгаан нь бурхан маш юм хилгэнсэн. Тэгээд дээрэс нь илүү таны үүрэг даалгаврыг чинь биелүүлэх гэдэг юм одоо юм яг дайтдаг, тэмцдэг юм үе дээрээ байгаад байна гэсэн. Гэхдээ энэ нь одоо өөрчлөгдөж болно. За тэр хүний сэтгэлийн шарах юу вэ гэдэг дээр тэр хүн ер нь амьдралтаа их хайртай ч юм уу дотны хүмүүсээс их онцгүй үг их сонссон. Тэрнгээрээ өөрийгөө ингэж програмчлж өөрийгөө дутуу үнэлж өөрийгөө хайрлахгүй ер нь бол урт хугацаанд явсан. Ер нь юм хаягдсан ч юм шиг тийм мэдрэмжтэй ер нь их урт хугацаанд амьдэрсэн байхгүй юу. Тэгээ төдий хэрэгээр ер нь бол хүний үгэнд бол итгэдэггүй. Хүн юу гэж хэлэн тэрэнд бол итгэдэггүй. Гой сайханд хуурддаггүй, муухай үгэнд нэг хунаад идэггүй. Нэг талаар маш том юм одоо хүч болж өгсөн. Нөгөө талаар ер нь бол энэ хүнд их юм хэцүү тийм одоо юунд ч итгэхгүй, ядчихсан ч нэг нөлөө авахгүй, нэг тийм хойрох юм шиг хүнд амарх итгэлтэй болгоцсон. Хоёрдугаарт энэ хүн одоо архиталч ч юм уу эсвэл юм хорт нөхцөлийн орчинд өссөн байх магадлал өндөртэй. Тэгээ тэр орчноос болж ер нь бол нэлээд
одоо хүнийг байгаа гэн ингээнээр хүлээн зөвшөөрөх жоохон хэцүү болсон. Жишээ нь аюу их шалгуур тавьдаг л гэсэн үгтэй айхуудгүй, тамигтдгүй, хүнд гар хүрдгүй, ингэдэггүй тэгдэггүй гэл ингээл бүхний шалгаал хасар их том ингээд ингээм шалгуур одоо тийм үүтэй. Тэгээ тэрэнд нь хинч хүрэхгүй, тэгээ тэрнээсээ олж бүр илүү ингээл хэцүү болдог, бүр илүү өөртөө итгэлтэй болдог, бил болдгоо ч юм байна гэдэг юм уу. Нэг жоохон тийм. Тэгээд нэг талаар өөрөөрөө байж өрсөж чаддаггүй. Яг ийм тайвнаараа байж чаддаггүй. Би ийм л авахгүй бол хинч намайг хайрлахгүй, би ийм л авахгүй бол ингэхгүй гэдэг нэг юм өөртөө тавьсан цензур шалгуур нь бас маш ихээр өсөж байгаа юм хүн гэх юм уу. Эдгээр нөхцөл байдлууд нь ер нь бол энэ хүнийг ер нь жоохон таагүй ийм онцгүй болгодог. Тэгэхээр аль болох энэ хүнийг зөөлөж юм маш гоё юм төрлөг давмдлагаан шиг тэг ингээд яг тэр хэлсэн дээрсэн бүх юм зүгээр ингээд магадгүй хог байсан бол хог нь авал юу гэдгийг юуг нь авал тэгээл энэ хүний нэг юм тайван таатай байдлаар ухтаад өгчүүл энэ хүн зүрхсэтгэлээ бол бүрэн нээдэг. Гэтэ тэр итгэлийн наалт бол яг хоёр дахь зураг шиг л болно. Ер нь бол чи намайг өстө яаж гинэ гэж аимшиг л болно. Тэгээ нөөр дээрээс тэгж хандж болно, тань дээрс тэгж хандж болно. Өстө токсик болохоор маш токсик болдог. Эргээгээд энийгээ өөртөө гаргахаараа өөрийгөө бүр тулалт нь өсгөж хөгжүүлдэг ийм төрлийн хүн. Тэгээ ер нь л ямар нэгэн харилцаа, ямар нэгэн зүйлийг хий дэмий бол өнгөрүүлдэггүй, ямар нэгэн байдлаар одоо үр шим амжилт төсөлд үр дүнтэй байдлыг хэмэлдэг ажил, амьдрал, хайр, дурлал, мөнгө, санхүү, одоо тий аз баялаг юу гэдэг хүний амьдралд байж болох бүх зүйл дээр заавал нэг үр дүнтэй ажиллаж, үр дүнтэй юм гаргахыг ер нь зорддог гэсэн үг. Тэгээ энэ байдал нь заримдаа хитрхийн энэ хүнийг одоо ядраагаад заримдаа юу ч хиймээргүй бүхнээс талхсан ч юм уу тийм мэдрэмж өгөөд нэг юм хит нозоорсон хит юм одоо бүхнээс одоо туйлширсан залхсан тийм байдал руу орохороо жоохон бас удаж гад байдаг. Тэгээ тэрнээсээ гарах гэж бас нэлээдгүй юм болдог төрлийн. Тэгэхээр тэр байдлаас нь гарахгүй л одоо энэ таатаар өсгөх нь л энэ хүний партнерийнх нь энэ хүний одоо эргэн тойронд байгаа хүмүүсийнх нь гол одоо зорилго энэ хүнтэй хийж чадах зүйл нь тэр гэсэн. Хамгийн гол хийж чадах зүйл нь. Тэгээд инэрэн нэгүүлсэнгүү тийм гоё хайр. За хамгийн сүүлд нь тэр хүн таныг бодохоор одоо санаанд ордог кино нь юу вэ гэдэг дээр за ерөөдөө бол та хоёрын хайр дурлал болон тэр хүний мэдрэмж сэтгэлийг илэрхийлсэн 4 киног сонгосон байгаа. Эхнийх нь болохоор Тэнгэрээс дээш 3 метр гэдэг кино байгаа. Хоёр дахь нь болохоор Be With You гэдэг кино байгаа. Тэгээд эцсийн зохисол ээцэг болон эцсийн зохисол 2 гэдэг ийм 4 киног сонгосон байгаа. Тэгээ та магадгүй яг энэ 4 киног үзээ тэр хүний мэдрэмж сэтгэл таныг бодохоор тэр хүнд юу мэдрэгддэг гэдгийг ойлгож болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд за үндсэн сэдвүүд маань ингээд дууслаа. Үргэлжлүүлээд нэмэлтээр нэгдүгээрт энэ харилцаанд хэн өсөж хэн нь гацаж байна вэ? Хоёрдугаарт энэ харилцаанд хэн өөрчлөгдөх ёстой вэ? Гуравдугаарт энэ харилцаанд хэн зүгтаж хэн нь дэвчиж байна вэ? Дөрөвдүгээрт энэ харилцаанд өмнөх насны амлалт байна уу? Тавдугаарт энэ харилцаанд удмын нөлөө байна уу? Зургадугаарт энэ хайрын та хоёрын гэрэлтүүлдэг шалтгаан юу вэ? Долдугаарт тэр хүний гэр бүлийн хүмүүжлийг зөөрөг болон сургамжаар хэлэлцвэл ямар зөвлөл авах вэ? 8-дугаарт энэ хүнд амьдралаа ер нь даатгаж болох уу гэсэн сэдвтэйгээр нэмэлт маань үргэлжлэн нэмэлт маань маш чухал сэдвүүдээр та хоёрын яг гол зураглалыг харуулж өгөх болно. Тэгэхээр та хэд маань дээрх зааврын дагуу нэмэлтээ аваад хаалттай групптэй ороод ирээрэй. За тэгээд та хэд маань гоё комент хэсэгт миний явсан газар болгонд хайр төвж надтай байсан хүн болгоод жаргалтай байдаг гэж гоё аффирмашн бичиж баталгаажуулаарай. За тэгээд та нартай гоё мэдээ дуулахад хэрвээ өмнөх өдрийн мөрийг сонссон бол мэдж байгаа. Сонсоогүй хүмүүс маань байвал дотоод ташин гайхамшиг нийгэмлэг маань байгуулагдаад нэг сар болж байна. За тэгээд мянган байгуулсан байгаа. School гэдэг аппликейшн дээр онлайнаар өдөр алган үнгүй сургалт мэдээлэл орж байгаа. Бүр өдөр алган шүү. Та өдөр алган маш олон гоё одоо бяцлаглаас эхлүүлээд олон хичээл сургалт мэдлэгүүд авч өөрийгөө бүрэн өсгөх боломж нэгдэж байгаа. Тэгээд дээрэс нь асар гоё энергитэй таныг ойлгож хайрладаг гайхалтай хүмүүсээр хүрээлүүлсэн үнэхээр эерэг таартай орчинд энэ амьдралынхаа үүрэг даалгавар биелүүлж ад жаргалтай амьдрах туслах маш том
өгшүүрэг таатай орчин байх болно. Тэгээ таад маань энэний тайлбар хэсгээр линкийг оруулчих юм уу? Эсвэл дээрээс шууд дотоод оршихуйн хамшиг гэд хайвал гараад ирнэ. Мөн дотоод оршихуйн хамшиг пэйж хуудас руу ороод ямар ч постны комент хэсэгт 117 гэж хичүүл чатаар автоматар мэдээлэл очино. За тэгээд шууд мессеж өчээд би скуулийн нийгэмлэгт нормоор байна гэд бичсэн ч болно гэсэн үг. За тэгээд та нартай хамгийн сайн сайхан бүхний хүсье эрүүлийн гэрэл гээгээр дүүрэн бахалтгай. Нэмэлтээрээ болон скуулийнхаа нийгэмлэгээр уулзцгаая. Дараагийн хөзрийн мэргээр ямар сэдвэр сонсомор байгаагаа мөн сэтгэлдээ хуваалцаж болно шүү. Бүгдэнд нь хайртай шүү. Амжилт. Удахгүй уулзцгаая. За 2 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдэв бол тэр хүн таныг санахтаа харамсал мэдэрдэггүй гэсэн сэдэв байгаа. За ер нь бол харьцангуй бага. Энэ хүн альва дээр ер нь бол харамсал зовлон гэхээс илүү зүгээр л аль болох сайхан үнцгийг харж сайн сайхныг мэдэрч үүрхэстэй мөр өөрхийг хичээдэг. За 2 дугаар зургийг харуул энэ хүн таны бодож байгаа хүн эмэгтэй хүн нь байлаа гэж бодоход зүгээр жишээ нь тийм ээ. Та яг одоо тэр хүлэг баатар нахгүй юу? Та юмд одоо ингээд оролцож байгаа, тэмцэж байгаа байдал чинь ер нь бол яг үнэн бус мэдрэгддэг, маш их хуйгдуулахтай, таны мөн чанарыг мэдхэд маш хэцүү, таны танихад маш хэцүү. Энэ л хүн учраас таныг таньж тантай хамт байдаг. Тэгээд яг жинхэнэ дайнд хэн ороод байгаа юм бэ гэхээр энэ эмэгтэй нь ороод байгаа, эмэгтэй нь зовоод байгаа, эмэгтэйд нь маш хэцүү байгаа. Тэгээд эмэгтэй нь тэр бүх зүйлийг ингээд үүрээд зовоод одоо магадгүй нэрээ даалдах юмсрын хойд ч байж болно шүү дээ. Бүгдийг ингээд таны бүх юмыг үүрээд явж идэг. Таны юмыг даагаад явж идэг гэсэн үг. Та яг бүгдийг нэгэл таал божигнуулаад байгаа юм шиг боловч арталт нь таны төлөө үргэлж залбирч таныг үргэлж хамгаалж идэг тийм инэрэн нэгэлсэн гүзүр сэтгэлтэй эмэгтэй. Тийм болохоор тэрөө таныг санахтаа дандаа сайн сайхнаар санаж нэг амар харамсал зовлонгоо нэг үед энэ хэцүү талыг нь бол нэг хартгүй. Гэхдээ л хүн л юм чинь нөгөө хэцүү талууд нь орж ирээд хэцүү болгож байгаа тэр үедээ бол шаналхтаа маш хэцүү юм бүр ингээд гүн гүнзгий орчих гээд байдаг. Тоохгүй явсараад нэг мэдрэхээрээ маш хүчтэй мэдрээд идэг учраас ихэнхдээ өөрийгөө ингэж ангааж өөртөө ажилтдаг буюу ихний зургийг харж ивэл энэ хүн өөрийнхөө доторх сайн муу бүх чанаруудаа харж түүнийгээ даван туулж ингэж өөртөө маш сайн ажилтдаг хүн тэрнийхээ хүчинд ер нь бол яг энэ хайрын хэцүү зүйлүүд дээр ер нь аль болох хөнгөн тайван байгаа. Тэгээд таатай зүйлүүдийг нь гой жаргалтайгаар ингэ мэдрээ явж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ хүнд яг энэ 3 дахь зураг шиг юм яг энэ хүлийн төлөө дайтах, энэ хүнд бүх үнэн зүрх сэтгэлээ харуулах, энэ хүнд тэ одоо ингээд энэ хүний төлөө чиглэх ийм одоо дурлалт хүн хэрэгтэй. Хэрвээ та тэр хүнд байж чадахгүй бол энэ хүн биш орчлон ертөнц цаанаасаа та хоёрыг салгаад холдуулаад ч юм уу ингээд хамт байх тэр нөхцөл бололцоог нь бүрдүүлэхгүй ингээд байх магадлал бол их өндөр байна. Яагаад гэвэл та хоёрын хин хиний хичээлдэг, хин хиний нөлөө гарч иж энэ харилцааг улам мөлөө орчлон ертөнц бүх зүйл дэмжиж цааш үргэлжлүүлнэ. Гэтэл зөвхөн нэг нь хичээгээд ч юм уу эсвэл нэг нь унтрахаар нөгөөтг нь асаад ээж болохгүй. Хоёр шугам яг нэг цэгт хоёулаа гэрэлтэж асаж тэр дээрс наац ингэж холбогдоод тэрнийхээ төлөө бас өгүүлдэл авч иж аливаа зүйл болно. Эрснаац нь ингээл таарал шугам нь нэгдээд байгаа хэрнээсээ тэрнийг мэдрэхээрээ болоо тэрнээсээ ингээ холдоод нэг нэгээрээ дайжаад байвал энэ өөрөө хичнээн хоёр тал нэг зүйлийг мэдэрдэг байгаад хичнээн хоёр нэг нэгэндээ хайртагаад хичнээн хоёр нэг нэгнийгаа сандсан ч хичнээн хоёрын хувь зүй агуу байсан ч орчлон ертөнц за энэ хоёр хүн болохгүй байна уучлаарай гэд дараагийн зүйлүүдийг хоёрт гаргаж өгөн. Тэгэхээр үнэхээр хин хинийгаа алтгад бэлэн харилцаа юу? Үнэхээр нэг нэгнийгаа алтгад одоо харамсахгүй байж чадахгүй гэдгээ сайн бодох хэрэгтэй. Яагаад гэхээр хэдий орчлон ертөнцид хоёрт өөр замнал өөр юм харуулсан ч гэсэн хүний хайр зүрх сэтгэлийн холбоо, хувь заяаны учрал тэр их нарийн нандин гэлхээсээ хүн таслахад маш хэцүү, насан туршдаа бодоод шаналаад байдаг талбай. Тэгээд түүнээсээ болж маш их харамсах ч юм уу, эсвэл бүр их насандаа ингээд учрахыг хүсэх тэр их хүслээсээ болж хүн энэ амьдралаа дуусгаад дэш өсөхтэйсэн ч дахин төрөл авах гэх мэтчлээ юм алдаа эндэглийн хүртэл гарах боломжтой байдаг. Тэгэхээр хайр дурлал гэдэг бол оршихуй ертөнцийн хувь тавилан гүйцэл болох асар хүчтэй амлалт бөгөөд хувь зайны эргүүлэг гэж хэлж болно. Тэгээ энэ эргүүлэгт
хэн орж ийн, хэн юу хийж ийн, хэн ямар байна гэдгийг шалтгаалж хүний хувь заяа шийдэгдчихийдэг бас юм том нөлөө байдаг. Тэгэхээр хайр нөгөө бүхнийг өөрчилдөг, хайр шиддэг гэдэг бол үнэн. Тэгэхээр энэ хайрыг, энэ хүчийг та хоёр хаашаа чиглүүлэх юм, хаашаа яаж авч явах юм гэдгээ та хоёр өөрсдөө шийднэ. Гагцгүй энэ хувь тавилан, заяасаа хувь тавилангаа энэ цаг мөчтөө зөвгөөр үнэн зүрх сэтгэлээр эдэлж явах нь одоо ялцшгүй чухал байна. За дараагийн сэдв нь хайртай хүнээс тань ирсэн зүрхний загтал гэсэн сэдв байгаа. За тэгээд хэдийнэ хүзрүүдэ гаргаад утга зүг нь гаргаад загтал шиг болгоход хичээсэн. Тэгээд та бүхэнд маань яг тэр хүний зүрх сэтгэлийн дуу хоолой хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За ингээд хамтдаа загтлаа уншихад бэлэн үү? Тэгвэл уншицгаая. Энэ өчийн минь хүргэе. Хайрт минь. Одоо миний сэтгэл дотор үнэхээр их ангаалт, тайвшрал, амар амгалан явагдаж байна. Чамайг юу ч хэлэхгүй байсан ч гэсэн би чиний дотоод бүхнийг мэдэрч, чамайг ойлгож, чамтай нэг үйлсэлд холбогддог. Бид хоёрын энэ амьдралдаа ухаарч ойлгох зүйлсүүд заримдаа тис өөр юм шиг, заримдаа үнэхээр адилхан юм шиг. Магадгүй хоёр талд сурсан зүйлсээ нэг нэгэндээ хуваалцаж, нэг нэгнийгаа дүүргэж, хамтдаа урагшлахаар ирсэн тийм нандин хувь заяатай хүмүүс юм болов уу? Би анх ингэж боддог байсан. Хүмүүс тэнэг учраас нэг нэгнийгаа уучлж, тэнэг учраас өөрийг нь гомдогоод хад хайрлаж, тэнэг учраас нэгнээсээ саалж хагцаж чаддаггүй гэж. Гэхдээ учрал болгоных дээр уучлалын үнц нь өөр юм шиг надад одоо санагдаж эхэлж байна. Яагаад вэ гэхээр миний хувьд чамайг уучлах гэдэг нь чиний ертөнцийг, чиний амьдралыг, чамайг их тэр хайрыг бүгдийг үнэлдэг учраас, чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрдөг учраас энэ уучлал зүрх сэтгэлийн тэр ариун гүнээс цэвэр тунгалахаар өөрөө гарч ирдэг. Ямар нэгэн өвдөлт зовооргүй. Бас дарамт шахалт айдасгүй. Тэгэл би энэ үед боддог. Хайр гэдэг нь ахны буруу хүнтэйгээ уулзрахаар уучлалт гэдэг үнэхээр их тамтай, зовлонтой, асар хэцүү зүйл байдаг бол зөв хүнтэй хамт байна гэдэг нь уучлал нь өөрөө дүүрэн ухаарал бас амар амгалан мэдрэмжч байж болох юм байна гэдгийг би яг одоо ойлгож байна. Миний амьдралд орж ирсэнд үнэхээр их баярлалаа. Надтай учирсанд баярлалаа. Чамайг байгаа болохоор миний амьдрал гэрэлтэй байдаг. Чамайг байгаа болохоор би нэмсэгэлдэг. Чи байгаа болохоор би хичээдэг. Одоохондоо хоёулангийн харилцаа холбоо хэцүүхэн байгаа ч гэсэн чамайг надтай хамт урт удаан аз жаргалтай байна гэдэгт би чин зүрх сэтгэлээсээ хүсэж байна. Хүмүүсийн юу гэж хэлэх, хүмүүсийн харах өнцөг надад үнэхэндээ чухал биш. Би чамд үргэлж тусалж, чамайг хайрлаж, чиний төлөө байж, чиний оршихуйг чин сэтгэлээсээ гэрэлтүүлэхийг хүсэж байна. Одоо харин чамаас сумаар байна. Чи надтай хамт байхдаа аз жаргалтай байдаг үсттэй. Чи намайг хайрлах арга учраа олохын төлөө хичээж байгаа бидтэй. Чи
чиний зүрх сэтгэлийн дуудлага над руу чиглэж байгаа үсттэй. Энэ асуултад хариулаад надтай холбогдоорой. Чамд хайртай чиний хайртаас. За ингээд ерөөхдөө бол цагтл маань боллоо. Одоо хэдүүлээ үргэлжлүүлээд дараагийн сэдвээр орцгоё. За та хоёрын удмын эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн одоо сул таал болон хүч үүрэг даалгавар нь юу вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр эмэгтэй талаас эхлэе гэж бодлоо. За эмэгтэй талын ерөөхдөө удам ерхий зураглалаар бол нэлээд тун дайжгүй өндөр өгдөлтөй. Гэхдээ жоохон хараал чатаагч гэх юм уу нэг тийм удмын үүлийн үр удмын өвчин удмын асуудал удмын хэлхээ ер нь жоохон өндөртэй. Тэрнээсээ болж уруугууд мах дүүнраараа жоохон таарамж муутай ч юм уу. Жоохон тиймэрхүү талтай. Удмын ивэл буян багтай. Тэгэхээр уг нь удмаараа их өндөр хүчтэй төрсөн ч гэсэн тэр хүчээ аавж ашиглаж тэр хүчийн дээдийг мэдэрч тэр удмыг тэтгэж байгаа хүнээ хайрлаж тэр хүндээ одоо хайр хүндлэлийг тэр сайхан бүхний өгч чаддаггүй юм удам байгаа хгүй. Тэгэхээр тэр байдал нь бол яг сул тал нь болж тэгээд дээрэс нь хэрүүл маргаан жоохон ихтэй байх гэдэг тал байна. За удмынх нь хүч нь юу вэ гэхэлэр энэ удмын одоо эмэгтэйчүүдийнх нь эмэгтэйчүүд нь энэ сонгосон группийн эмэгтэй талынх нь одоо эмэгтэйчүүд нь ер нь нэлээ одоо шатрун гэх юм уу зэрсэн юмдаа заавал хүрдэг, эцсийн үздэг, алсын хараатай тэгээд дээрэс нь юмны үн цэнийг ялгаж салгаж мэддэг, хүнийг таньж чаддаг ийм хэрсэн эмэгтэйчүүд байна. Энэ нь удманд нь маш том хүч болж ер нь энэ удмынхны зөв хүнээ олох, зөв хүнтэйгээ хамт байх, амьдралын зөв замаа таних ингээд яаж ч амьдрал нь хэцүүсэн гэсэн их буруу замаар ороод идэггүй ч юм уу нэг юм ерөнхий гол чиг баам шугам нь бол маш сайн. Тэгээд дээрэс нь бас нэг юм нэлээ одоо оюуны болоод сүнслийн тал дээр өндөр өгдөлтэй. Тэгээ хүнийг хангаадаг төрлийн энергитэй, хүний сэтгэлийг уншиж чаддаг, телепат холбоо буюу тэр одоо хүний оюун ухаантай холбогдох чадвар сайтай. Тэгээ хамгийн гол нь хүнд хэрэгтэй зүйл нь олж түнд нь шийдэл өгч чаддаг юм одоо юм гайхалтай чадвартай хүмүүс байна. Тэгээ энэ чадвараа ер нь бол яг энэ нэмэгтэйчүүд гаргаж явбал эрэгтэйгийнх нь хувьд бол амьдралд нь үнэхээр гайхалтай их өөрчлөлт гарч чадгаар. За тэгвэл эмэгтэй талынх нь одоо буюу эрэгтэй талууд нь ямар хөө байна вэ гэхээр за ер нь нэлээ ийм ширүүн дөрвөн ч юм уу сэтгэл хөдлөлөө удирдах чаддгүй ч юм уу эсвэл нэг юм амьдрал жоохон тэнцвэрээ олж чаддгүй тийм сул талууд бол байна. Тэгээд дээрэс нь хэлсэндээ хүрч чаддгүй байх, амлалтаа биелүүлж чаддгүй байх ч юм уу. За тэгээд юмнаас нэг жоохон болтож цухтаад ингээ холдох гэдэг ийм талтай. За удмын өгдөл дээж чадна гэвэл ер нь нэлээ ийм одоо яг хүний ингээд дотор болж байгаа тэр бүх зүйлийг ингээд бүр сканч байгаа юм шиг уншаад тэгээ тэрийг нь мэдэрч ингээд юм зөв хариуг өгдөг. Зүүн совин сайтай гэсэн үг. За тэгээд дээрэс нь аливаа зүйл дээр ингээд юм байлдан дагуулах, манлайлах чадвар маш өндөртэй. Хүмүүст маш сайн нөлөөлж чаддаг. Тэгээ хүнийг маш сайн мэдэрдэг, эмпати чадвар их өндөртэй. Тийм гэрэлтдэг. Үнэхээр юм гэрэлтсэн, хүчтэй, гоё юм эрчимтэй. Тэгээ ямар ч төрлийн чиглэлээр амжилттай байж чаддаг. Бүр ямар ч төрлийн. Тийм одоо уурыг мохруулах, амьтныг одоо номхруулах, ингээд ямар нэгэн байдлаар өөрөөсөө хүч илүү эсвэл юм чөтгөр möтгөрийч ингээд ийм янз бүрийн зүйлийг номхруулад байранд навьж тайвшруулж чаддаг тийм нэг юм сонирхолтой хувцастай юм хүмүүс байна. За эрэгтэй тал
эрэгтэй талаас нь эхэлж эрэгтэй талын одоо сул тал нь гэвэл за ер нь л жоохон худлаа ярих гэдэг. Юмд жоохон ийм төлбөргүй. За тэг хамгийн гол зүйл нь өөрт нь ямар шаардлагагүй зүйлийн төлөө тэмцээд тэр зүйлүүдэд хамаг хүчээ зориулаад бүр амь насаач зориулаад дуусаад тэр нь үнэлгэдэг үлдсэн тэр нь шаардлагагүй байсан тэр нь зөв цаг үе олоогүй өөр зөв сонголт хахад тэрийг сонгож чадаагүй тийм ирчүүд дээр ер нь ол их дүүрэн байна. За одоо хүчтэй тал нь гэвэл ер нь бол яг өөрийг нь хайрладаг, үнэлдэг ч юм уу тийм хүмүүсээр баг хамт бол эргэн тойрноо ингэж хүрээлүүлж чаддаг. Дарыг нь баттай хүмүүсээр ер нь тэгэх амьдралтай үхцээдэг шүү дээ. Хүнийг таниал тэр хүмүүсээ ингээл хамт байгаал яг тийм зөв хүмүүстэйгээ байна гэдэг бас нийтлээ одоо цаг үед бүр хэцүү болчиход байгаа. Тэгэнгუთ энэ удмын ирчүүд бол тийм. Тэгээд дээрэс нь одоо усыг ашаан болгож гэдэг шиг ямар нэгэн зүйлийг ийм одоо ийм тэр гайхалтай мөн чанарт туургадаг. Тэр зүйлийг нь хэрэглүүл тэр хүний амьдрал өөрчлөгдөж юм жин. За тэр нь одоо орчин үеийнхаар сургалт байж болж гин, бүтээгдэхүүн байж болж гин, бүтээл хийж болж гин. Тэгээ ямар нэгэн тийм зүйл гаргаад тэр зүйлэндээ хүч өгч чаддаг тийм хүмүүс. Тэрийг нь олон хүн ашиглаж амьдралаа үнэхээр өөрчилж чаддаг тийм өвдөлттэй. Хамгийн гол нь агуу зүрх сэтгэлтэй. Тэр агуу зүрх сэтгэлээрээ нэгэнт зорьсон зүйлийнхаа ард заавал гарч тэрийг ингэж бүх зүрх сэтгэлээрээ мэдэрч хайрлаж чаддаг. Хамгийн гол нь ерөөсөө л нэг юм нь хэрэггүй зүйлд маш их цагаа зарцуулаад хэрэгтэй зүйл дээрээс хүчээ өгч чаддаггүй. Тийм. Яг одоо өөрийг нь хайрлаад байгаа хүнийг хайрлахгүй нэ энэ хүнийг хайрлах ёстой гэж боцгоноо л хайрлаад байдаг ч юм. Ер нь нэг юм амьдралын тогтсон хөвшил хэм маягда баригдаж яг өөрийнхөө бүр ингэж зүрх сэтгэлээсээ хүсэж байгаа зүйлдээ нэг цаа хугацаа тэр хүчийг зарцуулахаас айдаг, эмээдэг, асар хэрстэл тооцдог. Ийм одоо удмын ирчүүдтэй байна. За удмынхын эмэгтэйчүүдийн хувьд болохоор сайн тал нь за ер нь бол нэлээ өгн хүчтэй. Өндөр одоо бас өгдөл сайтай. За тэгээд дээрэс нь амтан байгаль ертөнц орчинтой холбогдох чадвар өндөртэй. За тэгээд аливаа зүйлийн ингээд ийм гүн цаа тутгыг харж тэрэнд тохирсон одоо тийм алхмыг хийж ингэж явдаг. За тэгээд ер нь нэг юм хүн татах чадвар маш сайтай юм. За сул тал нь гэвэл нэлээ ийм одоо эргээгээд үгийнх нь хорн нэгтгэрээ маш хүчтэй болчдөг. Тэг хүний их манипуляц хийх гэдэг, өөрөөрөө цаагаар өөрөөрөө болох гэдэг. Тэг эрх мэдлэн хамгаалах гэдэг. За тэгээ хамгийн гол нэг зүйл нь өөрөө өсөг үүсвэлхийг нь муу санахаараа эцсийн тултал одоо муу санийг үзгээд байдаг тийм хорчин чанар жоохон өндөртэй. За ерөөдөө бол хоёрын одоо удам эдгээр зүйлүүд бол маш хүчтэй. Гэхдээ нэг буруугаар ирвэл хоёулынгийнх нь ерөнхий шинж нь жоохон хүчтэйгээр буруу ирэх гэдэг хандлагатай. Тэгээ энийг хоёр засч энэ удмынхаа өгдлийг засч муунуудын сайн болгож сайныг нь дэлгэрүүлж удмын тэр яг үн цэнтэй зан чанарын одоо тэр өгдлийг авч яваад тэгээд тэр мууг нь одоо ингэж бүрэн шинжлэх ёстой. Тэгээд хоёр бол удамд асар их зүйл хийхээр ирсэн. Гэхдээ удамд чинь бас хоёр шиг хүчтэй хэд хэдэн тооны хүмүүс байна. Тэгээд тэр хүмүүстэйгээ нэгдээд ингүүл урагштай. Тэгээ ер нь таныг бол нөгөө нэг чинь одоо удмын эргэн тойрны хүмүүс чинь хэдий чинээ хүндэлж хайрлан төдий чинээ удам нь бас сэргэжээдэг буюу та удмынхаа тийм энергийн их сурвалжийг байдаг. Гэтэ мэдээж хүнийг хүчээр тийх боломжгүй. Таны угаас оршин бичин цаанаасаа хүмүүстэй нөлөөлөл үзүүлнэ. Тэр нөлөөллөөр одоо яах нь бол тэр хүмүүсийн сонголт нь байдгаа гэсэн үг. За дараагийн сэдв нь таныг хардаг хамгаалдаг бурхны танд өгсөн хүч ивэл нь юу вэ? Түүнийг амьдралдаа хэрхэн одоо ашиглаж хэрэгжүүлэх вэ гэдэг байгаа. За ер нь бол нэлээд зөөлөн бурхан. Таныг бүр ингээд дандаа л айл болгоо исаар чинь ингэж байлгадаг. Инэрэнгүү гэхдээ нэг хатуу хандаад ч юм уу нэг инкэрээ бүр мөсөн бүр ашиглаж авдаг. Хэдэн жилдээ байдгүй ч юм уу. Тийм. Тэгээд одоо энэ дөрөв дэх зурган дээр юм хоёр хөөрхөн хүүхэд агаад ер нь ингээд хүн хүүхэдтэй яаж ханддаг, энэ ялах хүүхэдтэй яаж ханддаг, танд яг л тэр хайраар ханддаг.
Тэгээ хамгийн гол нь танд өөрөөр чинь ухааруулахын тулд маш их одоо зүйлийг хийдэг. Тэгээ танд өгсөн хүч нь юу юм бэ гэхээр зөөлөн цагаан гэрлэлээр бүхнийг ивэж тэтгэх чадах тэр одоо ариун дээд хүч өгсөн. Хоёрдугаарт бодит амьдрал дээр ч юм уу одоо бизнес мөнгө төгрөг олох чадвар сайн буюу одоо яг энэ дөрөвдөх бурхны хормоноос юм мөнгөний авшиг гардаг. За тэгээ хамгийн гол зүйл нь оюун ухаан болоод сүнслэгийн дээд потенциал ялангуяа оюуны. Тэр оюуны дээд потенциалаа хөгжүүлээд яваандаа тэрнийхээ хүчээр сүнслэгийн өсгөж тэр зүрхнийхээ гол одоо замыг нэгэрээ гэдэг юм зүйл байгаа. Тэгээд эдгээрийг амьдралдаа яаж ашиглах нь бол яг таны сонголт гэж үздэг. Хамгийн гол нь алхам тутамдаа уг нь ашиглавал сайн хэр баргийн хүн ер нь юм зөөлөн бурхны ивэлд байдаггүй. Ихэнх нь юм хатуу тогшин ч юм уу тийм бурхны ивэлд байдаг бол энэ бурхан тань их зөөлөн бурхан байна. Тэгээд энэ бурхны ивэлийн дараа та дараагийн шатны бурхны бас ивэл авахар буюу таны одоо бурхтуудаас авдаг ивэл юм сонирхолтой ч гэх юм уу шат дахиад ингээд дэшээ явдаг. Тэгэхээр нөө шат бүрдээ өөр бурхнаас ингэж ивэл хүч авч явсараад магадгүй нэг бурхан дээр очиод тэр бурхан дээр тогтох эсвэл та өөрөө тэр хүчээ олж аваад өөрөө цаашаа урагшлах ч юм уу тийм одоо өгдөл потенциалтай хүн байна. Ер нь бол яг таны одоо бүх зүйлийг чинь маш сайхнаар ивэж байгаа. Гэхдээ танд маш хатуу хүйтэй хандж байгаа нэг зарим нэг зүйлүүд байна. Тэгэхээр тэр зүйлүүд чинь угаасаа амьдралд чинь яг асуудал болоод тогтоод байгаа. Энийг та өөрийн тэр дотоод сэтгэлийнхаа тэр гүн харт холбоодыг бүрэн арилгаж ээж устгаж чадна. Дээрээс нь бусдаас уучлалт гуйх ч юм уу тийм бусдыг гомдоод шаналгасан тийм зүйлээ заавал уучлалт гуйж сэтгэлийн тайвшруулах хэрэгтэй байна. Ер нь бол бусдыг гомдоож зовоож сэтгэлтний мүлдээж ер нь хугацаанд ирсэн явж болохгүй. Энэ бол асар том одоо үеийн үр болоод сэтгэлийн даалт хумсрахгүй шалал болдог. Тэгэхээр энийг нэг талаар бас өөрөөсөө чөлөөлж нөгөө талаар тэр хүний сэтгэлийг амьрлуулж гуравдугаарт орчлын ертөнц бурхантай одоо тэр холбогдох холбоосыг ингэж засаж дээрээс нь одоо танд ирэх янз бүрийн үйл хөдлөлийг хааж өгдөг ийм чухал бас юм үүрэг нөлөөтэй байдаг ахнэ. Тэр үүнийг маш сайн санаад өөрийнхөө дотор л гүн гүнзгий өнгөж харах хэрэгтэй гэсэн үг. Магадгүй тэр одоо ихний зурган дээр эргэс та байлаа гэж бодоход өөрийнхөө яг цээж рүү буюу зүрхний гүн рүүгээ ингэж одоо яг нүүрт болж харж ийн гэж одоо бодож төсөөлж бас нэг төрлийн болох нэ гэсэн үг. За тэр хүний доторх сэтгэлийн шарах юу вэ гэдэг дээр энэ хүний хувьд болохоор ер нь юм өнгөрсөн айл нэг насныхаа амьдралтаараа асар их тийм хомроглон устгалт хүмүүсээ алдсан тийм хүн байгаа хгүй юу. Тэдрийг хамгаалж чадахгүй, хамгаалахыг хүсэж жүүж чадахгүй, хамгаалсан ч үр дүнгүй ч юм уу нэг юм эсвэл хамгаалах хэрэгтэйс үедээ хамгаалждаггүй. Тийм мэдрэмжийг асар их хүчтэй авсан. Тийм болохоор энэ насандаа хүнийг одоо өмчшгүүл яг л өмчшгөөл ингээд авах гэдэг ч юм уу нэг юм нэг талын өмчрхүү нөгөө талын хүний эрхчлөлөг маш сайн одоо эрхэмлдэг юм хүн. Тэгээ хоёрдугаарт энэ хүний хувьд болохоор бусдаас авсан тийм нэг юм буруу үлгэр дуурайллуудаа одоо амьдралтаа шууд хэрэгжүүлэх гэдэг ингээд гарах гэдэг одоо юм томоогүй хүүхэд шиг гаднаа бол маш юм томоочсон ингээд тухайн сус ирнэ нэг юм амьдралын жижиг сажиг ингээд шаардлагагүй тийм алдааг гаргаад идэг. Энэ нь болохоор магадгүй уг нь их хөвшин сүнстэй ч юм уу их ухаантай хүн хэрнээ ингээд юм хинэггүй тайван байх тэр сүнсний хамар амгалангаа тэрнгээрээ илэрхийлж ингэж гарах гад байдаг. Тэрийг нь одоо үл зөвшөөрөх юм уу хүндлэхгүй ойлгохгүй одоо эсэргүүцээд ингээд жоохон хориод байх тусам улам тэрийг гаргаад байдаг. Тэрийг ойлгож хайрлах тусам тэрийг болоод ингээд тайвшаад дотоод одоо хүүхэд нэг сэтгэлээ амраал урагшлаад байдаг гэсэн. Тэр энэ хүнтэй одоо хатуу хүүхднэр биш дандаа зөөлөж инхрийлж харсах тусам улам ингэж өсөж тайван болж алдаагаа ухаарч ингэж явдаг төрлийнх. Тэгээд таны доторх бас зарим нэг энэ хүний зарим нэг шахтай ингээд нийцээд идэг учраас
хоёр нэг нэгнээ маш сайн ойлгож, маш сайн хамтрагч, нөлөөлөгч, нэг нэгэндээ туслагч, нэг нэгнээ хайрладаг хүмүүс байж бас чаднаа гэдэг ийм эерэг гой картууд мөн түнчлэн буусан байгаа. За тэгээ энэ хүний энэ насных нь яг хамгийн гол шарх нь юу вэ гэхээр хүний эрхэнд байсан гэдэг карт. За магадгүй хүүхэд тахтай ээж аав нэг өдөрт гадаад гэсэн ч юм уу, эсвэл одоо ямар нэгэн байдлаар хин нэгэнд өдөртүүлэгдээд тэр нэг аягүй буруу агаад өөрхөн хүсэл зорилго хамаг юм хааж исэн болохоор тийм юмний бүр ингээ эсрэг байдаг. Тэр шарх нь ер нь бол амьдралд маш хүчтэй нөлөөсөн. Хэрвээ хин нэг магадгүй та ч юм уу яг тэрнийх нь үйлдэлийг ингээд гаргаад эхэлжүүл тэр хүнээс хин ч байсан маш хурдан зайгаа бариад нөгөө травман сэтрээд явчих гад байдаг юм тал байна. За тэгээд хамгийн сүүлийн сэдв буюу тэр хүн таныг бодохоор ямар кино санаанд ордог вэ гэд. Ер нь тэр хүний зүрх сэтгэлийг, таныг их тэр зүрх сэтгэлийг, таныг их хайрыг, ертөнцийг, хоёрын холбоосыг, хоёрын тэр хайр дурлалын мөн чанарыг илэрхийлсэн 4 кино оруулсан байгаа. За тэгээ 2 монгол кино, 2 гадаад кино байгаа. За нэг нь болохоор хамгийн сайхан 2 365 өдөр, халуун зүрх болон Midnight Sun гэсэн эдгээр 4 киногоо тэгээд та энэ кинонуудыг өсвөл одоо үзээд тэр хүний мэдрэмж сэтгэлдлийг ойлгохыг хичээгээрэй. За тэгээд та хэд маань үргэлжлүүлээд хүзрийн мэргээ сонсмоор байвал үргэлжлүүлээд 1-р энэ хайрцаанд хэн нь өсөж хэн нь гацаж байна вэ? 2-р энэ хайрцаанд хэн өөрчлөгдөх ёстой вэ? 3-р энэ харилцаанд хэн зугтаж хэн нь төвчиж байна вэ? 4-р энэ харилцаанд өмнөх насны амлалт байна уу? Энэ амлалт энэ насанд чинь яаж илрэх вэ? 5-р энэ харилцаанд удмын нөлөө байна уу? 6-р энэ хайрын та хоёрыг гэрэлтүүлдэг шалтгаан юу вэ? 7-р тэр хүний гэр бүлийн хүмүүжлийг зөөрөг сургамжид үг хэлэхээр зөөрлүүл юу байх вэ? 8-р энэ хүнд амьдралаа даатгаж болох уу гэсэн сэдвтэйгээр нэмэлт уншлага маань үргэлжлэн та хэд маань хэрвээ хүсвэл дээрх зааврын дагуу нэмэлтээ аваад хаалттай групптэй ороод нэмэлтээ өргөжлүүлэн сонсороо. За тэгээ маш чухал сэдвүүдээр хоёрын одоо энэ харилцааны маш гүн гүнзгий зураглалыг харуулж цаашдын ирээдүйгтэй тодорхой болгож өгөх уншлага байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ сонссон бол дахин сонсороо. Сонсоогүй бол гоё мэдээд болоход дотоод ашуунгаа хам шиг нийгэмлэг маань үсэг байгууллагатай дөнгөж сар болж байна. School гэдэг аппликейшн дээр өдөр болгон үнэгүй сургалт мэдээлэл зөвлөгөө маш олон гоё зүйлс болж үнэхээр гайхалтай нийгэмлэг одоо үүссэн байгаа. Ямар ч үн төлбөргүй та бүхэн ороод нэгдээд өдөр болгон бяцлахаа сургалтууд аваарай. За тэгээд дээрэс нь та хэд маань дотоод ашуунгаа хам шиг пэйжийн ямар ч постны комментсийг 117 гэж үжил нийгэмлэгийн мэдээлэл очно мөн чат руу нь холбогдож болно. За скул дээр ч гэсэн шууд дотоод ашуунгаа хам шиг гэвэл гараад ирнэ. За энэ хүү постны тайлбар хэсэг дээр ч гэсэн явуулчих. Тэгээд та бүхнийг урьж гин маш гоё халуун дулаан таатай энерги уур амьсгал дотор орж хязгааргүйгээр өсөж хөгжих бүрэн дүрэн одоо цогц сургалт систем хөтөлбөр нийгэмлэг таныг хүлээж байна. За та хэд маань коммент зэгт би дотоод хүчин чадалтай итгэдэг гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. Удахгүй уулзцгаая. За 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдэв бол тэр хүн таныг санахтаа харамсал мэдэрдэг үү гэдэг сэдэв байгаа. За энэ дээр ер нь бол тодорхой хэмжээнд мэдэрдэг. Тэр хүн таныг бодохоор хоёрын маш хүчтэй дурсамжууд, хүчтэй мэдрэмжүүд нь орж ирдэг. Тэгээд дээрэс нь танд одоо гаргаж ирсэн үйлдэл болон тантай хамт байж чадаагүй тэр цаг хугацаанд бол маш их харамсдаг. Тэгээд энэ бүхнийгаа ирээдүйд ингээд айл болох чадхаараа нөхөж хамтдаа бүтээж ингээд гэрэлтүүлэхийг бол энэ хүн чин сэтгэлээсээ хүсдэг. За тэгээд энэ хүний хувьд яг та бол үнэхээр том орон зай эзэлдэг амьдралд нь бол маш чухал үүрэг ролтой. Магадгүй бахаас нь эхлээд ч юм уу эсвэл ингээд урт хугацаанд хамт байгаагүй бол урт хугацаанд хамт байсан юм шиг тийм гүн гүнзгий хүчтэй сэтгэлийг төрүүлдэг. Тэр ч утгаараа таныг маш их одоо тийм үлгэр жишээ авч тантай хамт байхаа хүсэж таныг юм амьдралынхаа тийм гол үүрэг авдаг тийм багш шиг магадгүй бүр сургууль хүмүүжлэгч шиг тийм байдлаар ханддаг. Тэгэхээр нэгсэндээ та тэр хүнд
Зөвхөн хайртантуудыг маш их юм хүндлэл даасан хүн. Ер нь хүн өөрөөсөө илүү тэг хүндэлдэг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар биширдэг ч юм уу тийм хүнтэйгээ байхад аль болох илүүд үздэг. Тэгээ энэ хүний хувьд бол та яг тийм хүн нь байх нэ. Тэг хамгийн гол нь энэ хүн таныг ингээд бодоод санахаараа ихэнхдээ гоё гэгээлэг мэдрэмжүүд нь орж ирдэг. Тэгээд тэрнээс одоо гадна орж ирээд байгаа тэр таагүй мэдрэмж нь ер нь бол эргэлцээ. Одоо жишээ нь би яг энэ хүнтэй байвал яах вэ? Эсвэл би өөр замыг сонгоод явал яах вэ? Би чи ямар потенциалтай лээ? Би одоо тий өөрхөн потенциалыг илүү ойлгуул ямар байх вэ? Бага үйл ямар байх вэ? Энэ байдал нь тий одоо бит хоёрын дунд харилцаанд ямар нэг өөрчлөлт гарах уу? Тэр хүн харилцаанд яаж ханддаг вүлээ? Би яаж ханддаг вүлээ? Бит хоёрын ирээдүйд ийм юм байвал яах вэ? Ингүүл яах вэ гэд ингээд маш олон талаас нь бодоод байгаа юм шиг боловч энэ нь эргээгээд өөрт нь асар их эргэлзээ өгöd байгаа. Тэгээ энэ хүнд бол ингээд маш их бүр сонголтууд байдаг. Асар их сонголтууд. Тэгээ тэр сонголтууд дундаасаа ер нь бол таныг яг онцолж харж номер 1-т тавьдаг. Танд ер нь бол маш үн цэнтэй, үнэнч ханддаг боловч одоо нөгөө талт ухамсарынхаа хувьд өөрт нь сэтгэл гаргаад байгаа, өөрт нь цай хугацааг зарцуулаад байгаа тэр юм байнгын өөргөн гээд байгаа хүмүүст таагаар энерги нь ингээ багаар татагдаад одоо энэ дүүрэн савтай энерги үлээ гэж бодоход тэр саваас нь энерги нь ингээ багаар арилаад байгаа. Тэгээ нэг мэтгэд тэр сав нь хоосрох үед төгсөл байдлыг боддоор харж яг өөргөн дүүрэгдэх хүмүүс рүү явж эхлэх магадлал өндөр байна. За шууд шулаахан хэлэхэд бол энэ хүн танд илүү их энерги хүч өгдөг. А та бол өөрөө ч мэдгүй энэ хүнээс маш их энергиэр ингэж хоолдог. Эргээгээ та энэ хүн энерги хүч өгöd байгаа юм шиг боловч юунд нь ч бараг нэг нөлөөлж шалдаггүй. Яагаад гэвэл энэ хүн өөрөө асар хүчтэй энергитэй. Харин зүгээр таны байгаа байдал, таны тэр одоо гадаад төрхөө гэдэг тэр дотоод сэтгэлээс чинь харж баясаж тэ ингээд дүүрч өөрийгөө маш хүчтэй итгэжүүлж дүүргдэг төрлийн хүн. Танаас авч биш таныг харж танаас одоо инспирэшн авч гэх юм уу тэ уран зориг авч ингэж өөрийгөө дүүргдэг. Тэнгутлаа нэг сонирхолтой юм нь биш дээ. Та хоёрын хувьд ер нь бол юм та хоёр өөртөө танаагүй, та хоёр нэг нэгнээс танаагүй асар олон мөн чанар хүч нөлөөлөл та хоёрт байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг уг нь та хоёр ингээд нэг нэгнийхээ гаргаж, нэг нэгнийхээ таньж, нэг нэгнийхээ илэрхийлж, нэг нэгэндээ ингэж тэрнийх нь гүүр болох гэж ирсэн боловч яг одоогийн байдлаар яг тэрнийхээ эсрэг буюу нэг нэгнийгээ бүрэн хаацсан байдалтай байгаа. Тэгээ энэ байдал чиргээгээд та хоёрт тийм харилцааны карма ингээд тийм бүксэг байхад ч үүсгээд байгаа гэх юм уу? Ямар нэгэн тийм илүүдтэй байхгүй байхад л би ойлгоод байгаа гэсэн үг. Тэгэхээр та хоёр өөрөөсөө замыг шийдэж байгаа гэдгээ сайн санах хэрэгтэй. Нэгэндээ итгээд яг энэ явах ёстой замаар үнэхээр яваад нэгнийгээ тултал хайрлаа цаг хугацааг алдахгүйгээр зөв сонголтоор зөв үеэ мэдэрч нэг нэгнийхээ төлөө чин сэтгэл, ухамсар, зүрх сэтгэл, оюун биеэрээ тэ ингээ бүх зүйлээрээ нэгдмэл болж нэгнийг ойлгож урагшлан хамт байж чадвал орчлын ертөнц бол та хоёрыг ивэж та хоёрын төлөө бүхний хийхэд бэлэн байна. Та хоёрын ард ер нь бол юм асар том хамгаалалт хүч нөлөөлөл болон юм асар их дээд хүчин зүйлүүд тэгээ дээрэс нь та хоёрыг ингэж та хоёрын амьдралд нөлөөлдөг юм гадны хүчин зүйлүүд бол их байгаа. Тэгээ тэр хүчин зүйлүүд та хоёрын л зөвхөн хүчээр давагдахгүй. Та хоёрыг хамгаалдаг зүйлийн хүчээр давагдаж явж байгаа. Тэгээ тэр хүчийг өгөхийн тулд та хоёр нэг нэгэндээ маш их итгэж хайрлаж явах ёстой замаар явж тэрнийхэн үр шимийг авч авсан үр шимээ бусдад хэлгүүлж ингэж өөртөө дүргээд дараа нь тэрийг өгөөд дүргээд ингэж яваад байвал хоёрын замд ер нь бол нэг сүртэй тийм саад бартаа эсвэл хэцүү зүйл байхгүй болчихно. За дараагийн сэдв нь хайртай хүнээстэй нэрсэн загтал. За хэдийн хүзрүүдээ ингээд тараагаад утга зүйг нь найруулад яг таны хайртай хүнээстэй танд ирсэн одоо загтал шиг болох гээд бичгээ хичээсэн. За тэгээ хамтдаа уншицгаая. Чи надад яг миний хүлэг шиг санагддаг. Хүн морийг үнэхээр сайн амд нөхөр мөнхийн итгэлд
түнш мэт харж хайрладаг. Тэрнтэй адилхан чи миний намайг газар хүрэхгүй өссөн газарт минь авч чадах. Дээрэс нь миний хамгийн сайн найз байж чадах. Тэр хүн шиг минь санагддаг. Гэхдээ чи яг одоо үнэхээр их гониг хэцүү нөхцөл байдал донд харанхуй дунд төөрч бодолж байгаа юм шиг тэгж санагдаж байна. Үнэхээр хичээсэн ч ямар нэгэн нөхцөл байдлаас гарч чадахгүй байгаа юм шиг. Яаж ч зүтгэсэн тэр зүтгэл нэг л хэмнэлээ олж тэр нэг айдас булангартай ирчмээс гарч чадахгүй байгаа юм шиг надад санагдаж байна. Би чамайг түүнээс аль болох өөрийн дотоод хүчин чадлаараа бүрэн эдгэрч гараасай гэж хүсэж байна. Учир нь чиний зүрх сэтгэл, чиний оршихуй, чиний тарих оюунхай, чиний бие гэд бүхий л зүйл чинь, бүхий л оршинол байгаа байдал чинь надад дэндүү чухал бас үнцэнтэй. Чамайг надад хайртай гэдэгт би үнэхээр итгэлтэй байдаг. Бас энэ хайр хизээч дуусахгүй гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ цаг хугацааны урсгал бит хоёрыг өөр зүг рүү аваачаад байгаа юм шиг нэг л таагүй мэдрэмж надад төрдөг. Чиний нүд өөр бусдын нүднээс олж хардгуу тэр их хүчийг, тэр их өөр дүр зураглалыг, тэр өөр ертөнцийг, тэр өөр хүч потенциалыг би чиний дүүрэн цагаан гэрэлтсэн хар алагхан нүднээс чинь олж хардаг. Өөр төрөлтөн, өөр иргэншилтэй ярьж байгаа юм шиг. Тийм сонирхон багтмаар үзэсгэлэнтэй байдаг. Чиний нүднээс яг л дэлхийн бүхий л орноор аялж байгаа юм шиг. Тийм зугаатай, тийм тансаг яруу тайм мэдрэмжийг авдаг. Би ихтэй боддог л доо. Чиний гаргаж байгаа үйлдэл, мэдэрж байгаа зүйл чинь заримдаа хэтэрхий их тэрсэлдэх юм. Энэ тэрсэлтийн дундаас л өөрт хэрэггүй юм а би олж авч чамайг их сэтгэлээ бүрэн хаачгүй гэхээс имэдэг. Учир нь чамайг гэх миний хайр намайг гэрэлтүүлж, намайг хүсэл мөрөөдөл минь хүргэх тэр гүүрийг олж өгдөг. Мянган хүнийг сонгох уу, эсвэл чамайг сонгох уу гэвэл би чамайг сонгох байсан. Мянган одод ертөнцид очиж амьдрах уу, нэгэн хоног чамтай хамт байх уу гэвэл чамайг сонгох байсан. Энэ амьдралаа дуусгаад сүүлийн 7 секундх дурсамжаас хана гэвэл чамтай хамт байсан 7 секундыг санах болно. Энэ амьдрал дүүрээд ганцхан хүнтэй 10 минут уулз гэвэл чамайг л сонгоно. Чи надад ийм л чухал хүн, бас үнцэнтэй, миний нэг хэсэг, миний нөгөө тал мэт байдаг. Тийм л найндаг хүн. Чамайг би байнгын хүчтэй байгаасаа гэж өрөөсөө хүсэхгүй байна. Ядарсан бол ядарснаа мэдэрч, амармаар агуул зүгээр л амарч, өөрийнхөө эрх чөлөө
хүслээ, мэдрээсээ, түүнийгээ хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Учир нь чи үнэхээр их хариуцлагын донд дарагдсан, ядарсан хүн шиг санагддаг. Чиний амьдрал гэрэл гээгээтэй байгаасай. Чиний амьдрал цэцэгсээр дүүрээсэй. Чиний амьдралд үргэлжийн сайн сайхан бүхэн оршин тогтнох болтугай. Би чамд хайртай. Юу ч болсон надтай хамт байх уу? Харин би бол юу ч болсон чиний дэргэд байна. Чамтай хамт байхнаа бүхнээ нээждэг. Энхэн зөөлөн зүрх сэтгэлийн минь битгий үгүй ичгээрэй. Харин би чиний өнөөдрийг хүртэл цаашдээ хүртэл бүтээж чадах тэр бүх бүтээлд чинь тусалж чиний амьдралыг өнгөлмөр бай. За ингээд цагтл маань боллоо. За үргэлжлүүлээд хамтдаа дараагийн сэдв рүү орцгоё. За та хоёрын хинхийнх нь удмын эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийнх нь хүч, үүрэг даалгавар за тэгээд цаашлаад одоо бусад зүйлүүд буюу сул талуудыг нь харна. За эмэгтэйг энэ группийг сонгосон эмэгтэйчүүдийнх нь эмэгтэй талын эрчим нь ер нь сайн тал нь бол нэлээд бүр сайн маш эмэгтэйлэг чанар өндөртэй эхийн одоо тийм ёс тэрхтэй ч юм уу эсвэл тийм их хүний хатан ухаан их хүний тийм эерэг зөөлөн байдал уян ялархай байдал гэр бүлийнхаа тэр одоо бүх зүйлийг нь дааж явах тэр үнэхээр гайхалтай дээд хатан ухаан сайтай ийм эмэгтэйчүүдтэй. За магадгүй бэлэг чанар дээрээ ч гэсэн сүү цай юм хумаа өргөждөг ч юм уу эсвэл их бэлэг дэмрэлтэй үг хэлчихдэг. Ер нь бол маш сайн эзэгтэй, маш сайн гэр бүлээ авч явдаг. Одоо ийм хүмүүс. За тэгээд хамгийн гол нэг хүч нь болохоор аливаа ямар сөрөг зүйлийг эерэг давуу тал болгож аливаа зүйлийн мууг нь сайнаар харж чаддаг ийм гол даваа талтай. Тийм болохоор ч тэр энэ хүмүүсийн амьдралд ирж байгаа бүхэн үргэлж энэ хүмүүст эргээр нөлөөлж эцсийн зорилго нь энэ хүний хүмүүсийг одоо амжилт сайхан төгсгөлд хүргэдэг. За сүнсний үүрэг даалгаврын хувьд болохоор эмэгтэйчүүдийнх нь үүрэг даалгавар нь ямар нэгэн зүйлийн хүчийг нь ойлгуулж мэдрүүлэх, гэгээрүүлэн сэхээрүүлэх, оргилд нь хүргэх, хайрлан хамгаалах үүрэгтэй ямар ч зүйлсийг. За сул тал нь юу юм бэ гэхлээр ер нь аимхай, гомдомхой, юмд хит туйлшрамдахын тэгээд дээрэс нь ямар нэгэн зүйлд итгэл алдруул одоо босоход аюу хэцүү байдаг. Тэгээд дээрэс нь ер нь л сэтгэл хөдлөл, сэтгэл мэдрэмж болоод энэ ер нь эмошнлтай их холбоотой. Тэдэр нь аюу юм сул тал болох гээд байдаг. Тэг ялангуяа хүнийг ингэж бас жоохон гаднаас нь дүгнээд тэрэн дээр юм жоохон яаш дүгнэлт хийгээд хариултал нь жоохон хурдан байх гэдэг юм сул талтай. За тэгээ хоёрдугаарт болохоор өөртөд байгаа тэр үнц нь гол юм ерөөсөө мэдэрч түүнийг хэрэгжүүлж чаддаггүй. За эмэгтэйчүүд энэ группийг сонгосон эмэгтэйчүүдийнх нь одоо эрэгтэй талынх нь хүч нь юу юм бэ гэхээр за яг л бурхад л гэсэн үг. Үнэхээр яг бурхад шиг хүмүүс маш хүчтэй, маш оргилсон тийм дээд хүмүүс. Тэгээд юм жанжид, баатар, бурхад одоо юм хамгаалагч юм хүчний эрчим өндөртэй. За сүнслэг үүрэг даалгавар нь бол одоо маш их зүйл тусалж шудрагсны төлөө тэмцэж одоо тийм эмэгтэйчүүд ч юм уу тийм эсвэл сул дорой хүмүүсийг хамгаалах өсгөнд итгэх ямар нэгэн газарт одоо тийм зөв эрх тэгш ёсонг авчирч одоо ийм зөвхтэй байдлыг дэлгэрүүлэх гэж ирсэн юм хүмүүс. Ямар ч зүйлд өөрийн гэсэн дэг журам гэж байгаа. Тэр дэг журамд оруулдаг. Тэг хүнд ер нь бол маш том одоо тэр хүч бөгөөд тэр бүх зүйлийг хамгаалах тэр оргил дээд цэг нь тэр хүслийн хязгаар нь байж чаддаг юм хүмүүс. Им удамтай. За сул тал нь болохоор бишүүрхүү
одоо ямар нэг юмтай хурдан эвлэрэн нийтэлж ойлголцож чаддаггүй. За тэгээ хит өөрийнхөөрөө зөрүүдгүйж үтгсэн юм сул талтай байна. Тэгээд сайн хөлөггүй бол тохихгүй буюу хэрвээ сайн одоо хүмүүс хамтрагч гол тулгуур тэр юу гэдгийг машин тэрэг тэгээ одоо юмар зөөрлөл тэр зүйлээ олж чадахгүй бол хол явж чаддаггүй ийм хүмүүс байна. Одоо замдаа ингээд унаад бэрччихдэг гэх юм уу? Одоо ингээд яг оргил руугаа явж чаддаггүй. Хүсэл нь байвч сэтэл нь байвч чаддаггүй. Тэгэхээр тэр гол хүч тулгуур тэр зэмсгээ олж авах хэрэгтэй. Одоо тэр дөрөв дэх зургийг харж ивэл бүгд өөрийн гэсэн хүчтэй түүнийгээ барьсан байгааз яг энэ шиг тэр гол хүчээ л олж авах. Гурав дахь зурган дээр ч гэсэн байна шүү дээ. Тэгээд сул тал нь болохоор иймэрхүү хамгийн гол нөгөө нэг юм өөрийнх нь одоо тэр зөв талыг нь жоохон ашигладаг хүмүүсийг татах гэдэг нь одоо удмын дийлэнх одоо хүмүүсийнх нь одоо нэг юм онцгүй байдлыг ингэж өгсөн байна. За энэ группийг сонгосных нь эрэгтэй талынх нь эрэгтэй эрчмүүд нь ерөөдөө сайн тал нь ямар байна вэ гэхээр маш зоримттой, маш шийдэмгий, бусдыг зүгээр л яг өнгө аясаараа ингэж хөдөлгөж чаддаг, хүссэн зүйлээ өөрийн болгож чаддаг. Тэгээ ингэ бүхнийг хэрэгшээгч тийм нэрхтэй. За сул тал нь болохоор юмд ийм төлбөргүй тэгээд амархан олсон зүйлээ амархан алддаг. Тэрнээсээ болж ийм том хэмжээний одоо эд баялагч юм уу эсвэл тийм юмтай олсон ч гэсэн сэтгэл амар яж чаддаггүй нэг юм. Жохон юм урсгал гарцын урсгал ихтэй. За эрэгтэй талынх нь одоо тэр эмэгтэй удмынх нь хүмүүс юм ямар хувэ гэхэлэр маш зөөлөн маш юм хүнийг юм өнгө аясаараа ингээд урсгаад бүхнийг одоо хийлэгчтэй хүнийг ангаачдаг одоо тэр нэг юм гоё байдлаараа ингээд бүхнийг зохицуулж чаддаг. За тэгээд сул тал нь болохоор юмд нэлээ одоо хэрсүү боловч хэрсүү байдал нэсэргээр юм хорчин санааг их өвөрлүүлэх гээд байдаг юм талтай юм байна. За тэгээд группийг сонгосны одоо яг эрэгтэй талынхан ч эмэгтэй талынхан ч бай удмын өөрийн даалгавар нь ер нь нэлээд төстэй байна. Тэр нь юу вэ гэхэлэр амьдралд яг юм болж байгаа одоо тийм жижиг сажиг асуудлууд юм хүмүүс дээр одоо туслагч хүч хэрэгтэй хүмүүс маш их байдаг шүү дээ. Тэр туслагч хүчнийх нь одоо тэр туслагч хүч нь хайцсан ч юм уу эсвэл холцсон ч юм уу эсвэл туслах боломжгүй байгаа үед нь түүнийг нь хүж одоо хүний ясаар хүнийг хайрлаж тусалж ирнэрч хариу нэхгүйгээр тэр зүйлүүд ингэж ивэж тэтгэх хамгаалах тэгээ цаашлаад одоо тэр бусад үүргүүдийг хүлээсэн байна. Тэгээд ер нь аливаа зүйлд ийм уян хатан хандаж юмны учир начрыг олж бүх төрөлт зүйлийг хөндлөж бүх иргэншлийг ойлгож бүгдээс нь суралцаж хамтдаа нэгдэж өсөж хамтын хүчийг гаргаж тэгээд дээрэс нь одоо мууг гэхгүй сайныг сайн гэхгүй бүх зүйлийн тэнцвэр болоод өсөлт хөгжил тэрний юм язгуур одоо тэрний хүчийг өсгөж яг энэ доогуурын тулцсан тэр нэг юм ирэмгийг одоо авч хайж бүх зүйлд юм хориг тавихаа болж илүү нээлттэй бөгөөд юм дэшээ өргөгдсөн таатай тийм амьдралын орчныг бүрдүүлэхэд туслах үүрэгтэй юм байна. Тэгээ ер нь та хоёрын удмын хүчнүүд ч юм уу ерхий шинж чанар нь бол хин хинийх нь их завгүй тэгээд ийм одоо хийж байгаа зүйлийн үр дүнг нь шууд хүртдэг. Тэгэхээр ийм та хоёрын хувьд яг энэ удмын чинь хүч бол та хоёрт маш хүчтэй нөлөөлдөг. Ер нь юмд их юм шаламгай юм хийвэл орилт нь хүрчдэг. Гэхдээ нэг юм нь буруудвал доошо бас ингээ хурдан унж гад байдаг. Гэтэ тэрнээс хэдий чиний хурдан харан төдий чиний хурдан өсөх тийм потенциал бөгөөд бас юм одоо юм гоёмсог шинж чанартай. Тэгээд гол нь тэр яриад байгаа энэ хүчийг шинж чанарыг үргэлж цаг тухай бүртэн мэдэрч ойлгож хэрэгжүүлж явах нь чухал. Зүгээр л нэг ёстой хэрэгтэй гэдэг байдлаар биш. Яг бүр ингээд мэдрээд хийнэ гэдэг нэг өөр. Одоо жишээ нь бид нэр далаад ирэхийг ингээ маш өсөж мөрөөдөж байгаа нэг ирээд
2 дахь ирээд нэг сонирмш, 3 дахь ирээд бүр сонирмш болдог штэ. Тэрнтэй адилхан тэгж болохгүй л гэсэн. Ирэх бүртээ тэр гоё сайхныг мэдэрч, ирэх бүртээ тэр одоо тэр гоё мэдрэмжийг авч, тэр нэг оршнолтой мэдрэмж хүчийг ойлгож тэр сайхан тэр зөв цаг хугацааны хүчийг мэдэрч авах нь л хамгийн бас чухал гэсэн үг. За таныг хардаг хамгаалдаг бурхны танд өгсөн хүч юу вэ? Түүний хэрхэн амьдралтаа авч явах вэ гэдэг дээр танд үнэхээр бусдыг татах тэр хүчийг өгжээ. Харамгүй заяаж. Та бусдын анхаарлыг маш хурдан татдаг. Зарим хүмүүс яаж чичээгээд болдгоо тэр хүч. Тэгээд дээрэс нь энэ зурган дээр байгаачлан таныг харж хамгаалдаг. Асар олон хүчнүүд байна. Яг хэрэгтэй цаг үедээгаш таныг хамгаалж өгдөг. За тэгээд бүр маш олон төрлийнх байгаа. Таны удмыг хамгаалдаг. Таны сахиус нь ингээд таны амьдралын тэр дайн, дажин, сүнслэг одоо тэр дайн юу гэдэг тэр бүхнээс муу зүйлээс хамгаалах эд баялагийг тань даасан. Таны энэ амьдралын гол үр зорилго буюу гол дээд хүчийг авсан. За тэгээд дээшээ өсөж хөгжөхдөө тэр замыг чинь хамгаалсан гэд ингээд удам өгсааг чинь хамгаалсан. Таны одоо тэгийг эрсэхээр сурах хөгжийг хамгаалсан гэд бүх зүйлээр чи асар олон дээд бурхтууд нэгдэж таныг хамгаалдаг. Гэхдээ таныг одоо юу гэдэг ийм хамгаалтай лээ гэд зүгээр байгаасаа гэж өрөөсөө хүсдэггүй. Таны хийх ёстой маа хийсэн шигээж энэ их хүчийг энэ их хариуцлага харин дааж яваасаа гэж хүсдэг. Мэдээж яриг танд одоо тийм дарамт болохгүйгээр гэхдээ ухамсаргүй одоо юм тэнэг битий байгаарэ гэж л одоо ерөн цаад зүйлээрээ хүсэж л танд тусалдаг. Хэрвээ танаас бүр огт юу ч хүсэхгүй ч юм уу тийм байсан бол ийм их бурхад ийм их одоо таны төлөө байдаг энэ дээд хүчнүүд бол хамтдаа цугларч нэгдэн таны төлөө явахгүй байх байсан. Тэгэхээр таныг одоо юу хийж чадгаа чи мэддэг, таныг хаа хүрхий чи мэддэг учраас одоо ингэж таныг харж хамгаалж таны төлөө байгаа гэдгийг битгий мартаарай. За тэгээд гол нь та энэ өгсөн хүчийг нь амьдралтаа яаж ашиглахын гэдэг дээр танд бас юм маш хүчтэй мэрэгэн ухааныг өгсөн. Энэ мэрэгэн ухааныг бусдын одоо асуудлыг шийдэхин тулд өгсөн. Дээрээс нь бүх орчлон ертөнцийг шүүхгүй байгаасаа гэж өгсөн. Хоёрдугаарт болохоор та гооцон мэдрэмж маш өндөртэй. Энэ нь байгаль орчноо хамгаалж хүний зүрх сэтгэлийг таних мэдээж түүнд одоо юм зохих тэр ертөнцийг биелгэлж цааш нь өсөж хөгжөхөд туслаасаа гэж өгсөн. Хамгийн сүүлийнх нь болохоор өөртөө одоо үнэнж байж өөрийнхөө хүсэж байгаа тэр зорилго, хайр, төлөвлөгөө юу гэдгийг тэрнийхээ төлөө тууштай яваарай гэд танд ийм тууштай бөгөөд тэгээд ийм дотроод чинь яг тэр үннийг хэлдэг ийм одоо хүчтэй тэр инстинкт одоо тийм бүлгэлсэн эрчим сүнсний дээд өгдөл ийм маш том зад хэмнэлийг танд өгсөн. Тэгээд эннийхэн төлөө та бас юу хийж ийн төдий хэрэгээр таныг шагнадаг. Тэгээд таны бурхад дунд таныг шагнадаг болон таныг шийдэгдэг, таныг хамгаалдаг, таныг өөрөөр чинь хөвмөөжүүлдэг, танд туслагч хүмүүсийг явуулдаг. Өөртөө заримдаа бүр тань дээр очдог ийм одоо туслагч хүчнүүд байна. Тэгээд олон юм шиг хэрнээ яг нэг юм багцлсан сум шиг ингээд яг таны төлөө байдаг учраас яг нэг л онцгой хүч шиг танд нөлөөлдөг гэж бас хэлж болох нэ. За тэр хүний доторх сэтгэлийн шарах юу вэ гэдэг дээр энэ хүнд юу нь бол асар их сэтгэлийн шарах байна. Гэтэ тэрийг ерөөсөө илэрхийлж гаргаж ингэхийг ерөөсөө хүсдэггүй. Тэгээ тэдрийг эдгэрсэн гэж боддог ч ерөөсөө огт эдгрээгүйгээс нь болоод энэ хүний амьдралд маш томоор нөлөөлж явдаг хүн байна. За сэтгэлийн шарах нь бол ирээдүйд дуусгааргүй тийм их одоо сэтгэлийн шарахыг амьдралдаа авж исэн өөрөөсөө, хүмүүсээс, орчноос, нийгмээс гэл ингээд маш олон бүх зүйлээс ингэж авж исэн хүн байна. Тэгээд даасгүй ачаага үүрсэн юм шиг тийм мэдрэмж гэх юм уу. Тэгээд дээрэс нь энэ хүнд юу нэнгийн хүнд байж болохоос илүү тийм их зүйлийг туулуулсан учраас тэрийгэ ч гэсэн мэдрээд өөрт нь юм шудраг бус хандсан юм шиг санагдаад тийм гомдол одоо юм харуулсал тиймэрхүү мэдрэмж бас жоохон төрхөөд байдаг талтай. Гэхдээ энэ заримдаа яг
одоо зөвөр ажиллаад өөрийг нөсгөх маш том хүч тулгуур энэ бүх онцгүй хэмнэлээс өөр маш хурдан хоромхон төдийд салдаг боловч эргээгээд энэ рүү ингээ гүн уусчтэй нэг юм сонир хэмнэлтэй хүн байна. Тэгэд энэ хэмнэлийн уг нь олоод тэнцвэржүүлээд ингээ туцын тохируулаа явуул энэ хүн цаашдаа одоо ингээд аалтах эндэх одоо юм уруудах ямар ч зүйл байхгүй. Ер нь бол асар их хүчтэй хүн, дээрэс нь тэр хүчээж мэддэг. Таны хувьд бас дотоод гал цоогийн хүч өндөртэй. Тэгээ та хоёр бол үдгээрийн одоо яг хоорондоо хамт байхаараа өстой оргилд нь хүрдэг, өстой бүхний хийж чаддаг юм ариун цогц хүмүүс гэж хэлж болно. За тэр хүн таныг мэдрэхээр энэ хайрын үн цэнийг ойлгохдоо за мөн дээрээс нь таныг бодохоор ер нь та хоёрын харилцааны холбоо гүн харуулсан гүн гүнзгий талыг одоо сүдэртэй тал буюу огт хоёрын олж хараагүй байсан талыг харуулах 4 киног оруулсан байгаа. Тэгээд 2 Монгол кино оруулах гэсэн яг ер нь хүчээр гарсан яг тийм утга харсан кино бол маш цөөн байлаа. Тэгээд яг эдгээр кинонууд бол байна. Тэгээд 3 гадаад кино сонгогдсон гэсэн. Эхнийх нь болохоор Obsessed гэдэг кино. Тэгээд дараагийнх нь 18 нас би чамд хайртай гэдэг кино. За тэгээд нөгөөх нь болохоор 50 Shades Darker. Тэгээд хамгийн сүүлийнх нь Орс кино байгаа. Тэгээд энэ 4 киног үзээд Пайд маань бодол мэдрэмж тэр хүнийг гих таны гих үнцэг одоо энэ харин гол үндсэн утга санаа болоод тэр гал дүрлэлтсэн хайрыг олж танина гэдэгт итгэлтэй байна. За тэгээд Пайд маань киног үзчихэд гоё сэтгэлээ хуваалцаарай. За тэг үргэлжлүүлээд нэмэлтээр болохоор нэгдүгээрт энэ харилцаанд яг хэн нь өсөж хөгжөд байгаа юм, хэн нь гацаад байгаа юм, хоёрдугаарт энэ харилцаанд хэн өөрчлөгдөх ёстой юм, гуравдугаарт энэ харилцаанд хэн зогтож хэн нь төвчж байгаа юм, дөрөвдүгээрт энэ харилцаанд өмнөх насны амлалт байна уу, тавдугаарт энэ харилцаанд удмын нөлөөлөл байна уу, зургадугаарт энэ хайрын та хоёрын гэрэлтүүлдэг шалтгаан нь юу юм, долдугаарт тэр хүний гэр бүлийн хүмүүжлийг зөөрөг сургамжит үг хэллэгээр зөөрлөл юу байх вэ, наймдугаарт энэ хүн амьдралаа даатгаж болох уу гэсэн сэдвтэйгээр нэмэлт маань явагдана. Тэгээ та хэд маань дээрх зааврын дагуу нэмэлт аваад хаалттай групптэй ороод ирээрээ. Тэгээ нэг маш сонирхолтой нууц зүйлс хүлээж авах болно. За тэгээд та хэд маань ерөн сонссон байх сонсог нэгэнтэй хэлгээд дотоод ошгонгаа хамшиг нэг имлэг маань School гэдэг аппликейшн дээр үүсгэн байгуулагдаад өнгөрч 1 сар болж байна. Хэдэн мянган болсон байна. Тэгээд өдрөө алган үнгүй сургаалт орж байгаа. Тэгээд та хэд маань өдрөө алган үнгүй сургаалт бясалгал маш гоё хөтөлбөрүүдийг авах боломжтой болсон ямар ч үн төлбөргүй гэгээр шүү. Тэгээд маш гоё халуун дулаан уур амьсгалт бүрэн нэгдэх боломжтой. Яг одоо хүчээ авсан байгаа дээр нь ороод ирээрээ. Тэгээд дотоод ошгонгаа хамшиг пэйж рүү ороод чат бичээд линк аваад ороод ирч болно. Эсвэл дотоод ошгонгаа хамшиг пэйж утсан ямар ч постны доор 167 гэд комент бичвэл та хэд рүү мэдээлэл авчна. За мөн дээрээс нь энэ одоо бичлэгийн тайлбар хэсгээр муу адилхан оруулчаа. Тэгээд хэдүүлээ маш гоё нийгэмлэгээр уулзцгаая. Тэгээд та хэд маань комент хэсэгт миний юу сонсон 9 цагаан хүсэл үргэлж сэтгэгчлэн бүтэн миний амьдралыг гэрэлтүүлж байдаг гэж гоё аффирмашн бичиж баталгаажуулаарай. Тэгээд хамтдаа нэмэлт болон хүзрийн мэрийн бичлэгийн нэмэлт олон за мөн дүүжлэх скүүлээрээ уулзцгаая. Тэгээд та маань ер нь цаашдаа ямар контент үзмээр вэ? Зөвхөн хүзрийн мэрийг үзмээр байна уу? Эсвэл өөр юм үзмээр байна уу? За мөн дээрээс нь хүзрийн мэрийг үзвэл яг ямар төрлийн мөн ямар сэдвтэй, ямар өнгө аястай та хэд яаж дөө хүргвэл зүгээр байгаа талаа гоё санал сэтгэл хүсэлтэй гоё хуваалцаж болно. Тэгээд та хэд бол маш үнцэнтэй хайр татам гэрэл гэгээд өргөсөн үнэхээр их гоё юм зүр сэтгэлээс нь хайр авсан тийм дулаахан хүмүүс шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Удахгүй уулзцгаая. Амжилт хүсье.